сайн байцгаана уу? Science Minds podcast-ийн 37 дугаар дугаар эхлээд бэлэн болсон байна. Тэгээд бид хоёр дарцсан 2 дугаар, 1 дугаар байгаа. Нэг нь бичиж амжаагүй байгаа. Тэгээд өнөөдрийн энэ дугаарыг болохоор бид нэр улс сонгоцны баяртай холбоотой үндсэн хуулийн 100 жил болж байгаа. Тэгээд яг энтэй холбоотойгоор хийгэж бодсон. Тэгээд өнөөдөр 2 зочинтой эхэлж байгаа. Тэгээд манай хангаа бас нөгөө жоохон харж байгаа цагаан цамц өгөхгүй. Юун дээр сая хар хувцсан өмсөө та анзаарсан бол нөгөө тэр болон цуугаад айгу хар харагдаад. Тэгээд аавынхаа хувцыг өмссөн юм шиг байгаа юм. Яах вэ? Бовцоо хэлэх юм. Тэгээд зочдодод танилцуулъя. 2 зочинтой явж байгаа. Тэгээд бид хоёр яг энэ түүх одоо яг энэ үндсэн хууль судлаач яг эдийн засаг чиглэлийн хүмүүс биш учраас угаасаа энэ сэдвийг авч гарахад угаасаа баг боломжгүй. Тийм учраас яг сэдвтэйгээ холбоотой 2 маш сонирхолтой 2 зочныг өрсөн байгаа. Тэгээд миний баруун гар талаас Эрдэнэт гэдэг хүн байгаа. Тэгээд бид хоёр бол нөгөө тархи судал чиглэлээр айгу сонирхолтой тэр чиглэлээр нэлээд гүнзгий судалгаа ингээд яг хуурай сонирхол судалж байгаа. Тэгээд их олон юмны зөвлөх Монголын ерөнхийлөгчийн зөвлөх байсан, маш олон сайдрын зөвлөх байсан тийм хүн байгаа. Тэгэд илүү нөгөө эдийн засаг судлал те илүү нөгөө нэг улс төрийн нөгөө эдийн засгийн одоо үндэс центр гэдэг нөгөө тэр чиглэл рүү илүү судалгаа хийдэг гэдэг. За хангагийн нас сууж байгаа хүн болохоор төр од. Тэгээд юуны үндсэн хууль судлаач. Тэгээд зүгээр сонирхолтойгоор нь хэлэх юм бол М банк гэх маш олон бас том байгууллагуудын суурийг тавьж явж исэн. Тэ хас банк, М банк гэд тийм хүн байгаа. Тэгээд одоо яг энэ чиглэл рүүгээ илүү сайн асууя гэж бодож байгаа. Тэгээд хэдүүлээ эхлэх үү? За эхлээд шууд танаас суугаад эхэлчихье те. Одоо үндсэн хуулийн 100 жил болчлоо. 2014 он гэдэг чинь. Тэгээд үндсэн хууль гэж яг юу юм? Яг юу юм бол тэгэд одоо ингээд нэг юм үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санаа энтер гэх хүмүүс яриад байгаа шүү дээ. Одоо таад анзаарч байгаа бол нөгөө нэг үндсэн хоолтой холбоолтой нэг үндэсний хоолой хийж иддэг өдөр гэсэн чинь нэг юм жоок яваад байгаа шүү дээ. Гурилаа ингээд юм зааварчилгаа гарсан те. Гурилаа ингэж ирчээд тэдэн миллиметрийн зузаантай маха ирчээд гэл хүмүүс жооклол байгаа. Тэг яг үндсэн хууль гэж яг юу юм бол энэ үндсэн хуулийг дээдлэх үзэл санаа гэж яг юу юм бол гэд хэлээч те. За энэ жил бол түрүүн бас дурлаатай Монгол улс маань 1924 оны 11-р сарын 26-нд улсын хурал анх тугаар үндсэн хууль баталж бүгд найрамдах засаг руу одоо шилжсэн. Антимч учраас бид нар товчор улс тунцны баяр гэдэг нэршээд сурцсан тийм. Ханд хэмжээт одоо хан засгаас шилжиж үндсэн хууль гэдэг маань угаасаа ерөөхдөө бас судалгаа талаасаа тийм шинжлэх ухаан талаасаа угаасаа төрийн эрх зүй үндсэн хуулийн шинжлэх ухаан гэж хүртэл одоо байна. Шинжлэх ухаан талаасаа үзвэл үндсэн хууль маань 4 одоо юу гэдэг талаас нь тайлбарлаж болно тийм. Нэгдүгээрт мэдээж хэрэг одоо улс төр тийм. Хоёрдугаарт одоо эрх зүй хууль зүй талаасаа за 3-дугаарт эдийн засаг ч юм уу тийм. 4-дүгээрт одоо нийгэм одоо соёл иргэншил талаасаа үндсэн хууль гэдэг одоо үг маань бас юунаас гаралтай гэвэл эртний одоо Ром гэргээс болвол constitution буюу латинаар үндэс суурь бүрэлдэхтэй өөрөөр төр засгийг бүрэлдүүлэх гэсэн энэ одоо үгнээс гаралтай. Маш одоо товчоор хэлвэл одоо манайха ялангуяа социологчид, эрх зүйчид, хуульчид бол бас сайн мэднэ. Үндсэн хуулийг маш товчоор одоо дүгнэж хэлвэл энэ маань ард иргэд болон төр засгийн хооронд байгуулсан нийгмийн гэрээ гэж хэлдэг те social contract. За энэ нь илүү 17 18 дугаар зуунд одоо Жан-Жак Руссо ч юм уу те Францын одоо нэр цэгийн гэрэлгчид энийг угаасаа томьёолсон байдаг. Тийм учраас энийг болвол бид нар эргээд төр засгийн иргэд болон хүмүүст илүү одоо эрхчлөө олгодог баримт бичиглэхээсээ илүү иргэд харин төр засгаа өөрөөр засгийн газараа те их хурлаа одоо шүүхээ хязгаарладаг хязгаарладаг баримтч гэж одоо бас хэлж болно. Энэ дэр нэг ийм ойлголт бас байгаа гэдэг чинь тусгаар тогтнолын гол баталгаа нь үндсэн хууль боллоо. Тэгээ үндсэн хуулиа батлаад одоо бүгд найрамдах улс болсноороо дэлхийд ингээд бид нар ингээд ийм тусгаар тогтнолоо тунхаглалаа гэдэг нэг ийм бас үнцэг одоо энэ үнэн юм. За энэ маань бас юунаас гаралтай гэвэл ер нь нэг үндсэн хууль буюу constitution те англиар бол те латинаар бол constitution энэ орчин үеийн одоо юу гэдэг шинжлэх ухаанд одоо талаасаа те үндсэн хууль маань
мэдээч хэрэг юутай холбогдоггүй л анхны одоо бичмэл үндсэн хууль Америкийн нэгдсэн улсыг одоо тунхагласан үеэс одоо уялдуулж одоо холбож ярьдаг, судалдаг. Үнийгээ ч бас манай судлаачид хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр тэр алс тэртээ Британий колони байсан ард иргэдтэй тэр Умард Америк твдтэй тэд нар бол гол энэ бас тусгаар тутансан асуудал нь гэвэл эргээд нөгөө иргэдээ төлөөлөх асуудалтай шууд холбоотой байсан. Өөрөөр энэ маань Америкийн нэгдсэн улсын нөгөө тусгаар тогтнолын хөдөлгөөн эргээд энэ үндсэн хууль баталж Америкийн нэгдсэн улсыг байгуулсан уг түүх нь бол бас энэ эдийн засгийн ялангуяа татвар санхүү төсвийн асуудалтайгаа шууд холбоотой. Өөрөөр тэр үед бол Америкт одоо Умард Америкийн одоо колони байсан тий. Тэнцээ одоо уугуул иргэд нь бол юу гэж хэлсэнгүүл no taxation without representation. Өөрөөр бид нар засагдаа төлөөл байхгүй бол бид нар татвар төлөхгүй гэдэг тий. Энийг одоо Английн тухай үед одоо хаана засаг зөвшөөрөөгүй учраас тэд нар тусгаар тогтнолынхаа төлөө босч нөгөө алдарт Америкийн тусгаар тогтнолын тунхаг бичгийг одоо зарлаад үүний үндсэн дээр дараа нь чинь конфедерац буюу тийм одоо сул уян хатан холбооны улс байгуулад дараа нь жинхэнэ ёсоор үндсэн хууль батлаад 1792 онд те ингээд үндсэн хуульд ёсны одоо уг түүх нь бол гаралтай. Үүний дараа бол мэдээж хэрэг Францын одоо хувьсгал болоод Франц бол үндсэн хуультай болсон. Дараа нь Польш улс. Азтай харин манайх бол бас яг адилхан анхдагчд ордог. Яг нэг бол анхны одоо үндсэн хуулиудыг бол Японд Мэйжигийн үндсэн хууль гэдэг 1892 онд дараа нь одоо дундад иргэн улс уу Хятадтай одоо төр зүрийн үндсэн хууль 1912 онд тэгээд Турк одоо 23 24 гээ тэгээ манайх 1924 ямар ч хэлсэн айргийн тавд бол манайх одоо үндсэн хуулиараа бол Аз твдээ бол ордог. Юун дээр Эрдэнэт зөвлөхөөс надад асуулт байна. Одоо ингээд аваад үзэнгүүт 4 удаа одоо өөрчилсөн үндсэн хууль. Тэгэнгүүт ингээд зарим үзэл дээрээ за 1924 онд анх хийгээд за тэрний ардаас нөгөө нэг юм одоо юу гэдэг бид нэр ялгуурлан гадуурхалт төр шашийг салгадаг ч юм уу те ямар нэгэн ялгуурлан гадуурхалтыг байхгүй болгосон ч юм уу гэхээсээ гадна энэ өөр нэг эдийн засгийн амар нөлөөллүүд орж ирсэн гэж нэг юм хальт харсан. Тэр нь ингээд за боловсралтай эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм ингээд дараагийн шинжилтээр нь ажилтнуудтай болох хэрэгтэй юм ч юм уу. Тэгэхээр үндсэн хууль өөрөө нөгөө эдийн засаг улсын хөгжилтэй бас ингээд холбоотой байгаа юм биш үү? Ер нь холбогдсон юм биш үү гэдэг нэг юм өнцгөлтөө. Тэгээ би төр одынхаа ярьсан дээр нэмээд жоохон энэ эрхцэн систем үндсэн хууль гэж жоохон түүх талаас нь хөгжил эдийн засгтай холбоо жоохон уншижсэн сонирхжсэнүүдээ хэлье. Энэ чиглэлээр Дэвид Гребер гэж хүний өөр 5000 жилийн түүх гэдэг нэг сүрхий ном байгаа. Сүүлд бас нөгөөд Ювал Нова Харари бас ерөнхийдөө хэд хэдэн номнууд энэ чиглэлээр бас санаагаа гэж арай шинээр хөндөд байгаа. Үндсэн санаа нь болохоор ер нь үндсэн хууль юу вэ гэхээр бидний тоглоомын дүрм. Төр үндсэн хууль бичсэн юмнуудыг л хийнэ гэсэн үг тийм. Тэгэхээр үндсэн хууль нь болохоор хамгийн чухал болохоор бид нэр тоглоомын дүрмээ бүгдээрээ ингээд нийлээд ойлгоод авчлаа гэдэг. За яагаад энэ тоглоомын дүрмтэй байх ёстой болсон бэ гэхээр ахаад ялангуяа Дэвид Греберийн тэр үл эдийн засгийн талаас нь юу гэж тайлбарлаад байна гэхээр одоо түүхэндээ бид нар бол 24 онд ч одоо нэг шин ойр одоо 100 жилийн түүх ярьж байгаа. Бүр өмнө нь бол энэ тоглоомын дүрмүүд бий болж байсан. Болохдоо юунаас үүдэлтэй байсан гэхээр хаадууч байдаг юм уу, дайн байлдаа хийгээд одоо янз бүрийн шалтгаанаар тий тухайн улсын газар нутаг эсвэл бүр зарим нь хаттай булаацалтч байдаг юм уу. Тэг бүр ингэ сонин кейс үзэндээ гардаг юм байл. Тэгээ дайн хийхдээ ард иргэдээс асуудгүй ялагдсан тал нь заавал төлбөр төлөвлөдөг. Төлбөр төлөх болохоор нөгөө ард иргэдээс мөнгө хурааж гэлдэг. Тэгээ тэр нь нөгөө иргэдийн эсэргүүцэлтэй тулаад тэрнээс үүдэлтэйгээр дотоодын бослого, үүмэ, нийгмийн эмх замбраагүй байдал бий болдог. Тэгээ тэр үеэсээ ингэж хоорондоо ярьж байгаа тоглоомын дүрмүүдээ зэгцэлж эхэлсэн юм байна л да. За одоо юу гэдгийг ахиж ийм дээр дай хийхгүй яж байдаг юм уу. Тэгээд тэр парламент үүссэн түүх нь бол юу гэж юм гэхээр common rule буюу ард иргэд нь яг татвартай холбоотой юмыг
одоо нөгөө одоо төрийн одоо юу гэдгийг менеж хийж байгаа хүү өдөртөж байгаа ангитайгаа одоо давхрахтайгаа зөвшөлдснөө гэд. Тэгээ одоо юу гэдгийг ангилч тэр Америкч тэр нөгөө доод дээд танхим байдгийг учир нь тэр доод танхимд ялангуяа нөгөө татврын асуудлыг бол гарцаа байхгүй хилцдэг. Тэгээ энэ суур хинэн юу хийх юм бэ гэж эрх мэдлийн хуваарлалт ямар үед хууль гарахгүй ингээд энэ болгоныг бичиж байгаа суур баримтч маань үнцүүл болчихж байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээр сая түрүүн хэлж байна хэд хэдэн ингээд давлгаанууд яваад үнцүүл судал нь өөрөө нэлээд өргөн хүрээний болоо явцсан. Яалтаж байхгүй саяны миний нэр дурдсан судлаачид бол энэ хөгжилтэй бол бас ингэж холбож яваад байдаг тий. Эрх зүйн баримтч хүүдэн зөв байвал хөгжлөн сайн явна гэдэг. Зүгээр ахаад хэлэхээр бас 100% яг үндсэн хууль эрх зүйгээсээ болоод байна уу гэвэл бас биш. Яг тэгэхээр энэ нийгмийн харилцаа энэ одоо бид бүгдээр энэ болгоны чинь үндсэн хууль нь бүгдээрийг нь хамрахгүй эрх зүйгээрээ бүгдээрийг шийдэж чадахгүй тий. Зан заншил байна, шашин байна. Ингээд олон бидний нөгөөд бичигдээгүй хэм хэмжээтэй зарим шашныхны яг библийн тэргээ бичигдсэн байгаа. Бичигдээгүй хэм хэмжээгээр шийддэг тий. Одоо юу гэдгийг одоо төрийн дахилгатай ч гэдэг юм сайхан уулан дээр гараад одоо бузарлаад бохирлоод явбал хүн болгол дурггүй те эсвэл нэг ариун тагшин гол аршаан дээр очиод сүүчүүд юу явбал бохирлуул тэгэл тэр харсуун барыг зодох байлгүй те монголчууд ч бид нэр тэр чин яг хуулийн дээр үл тэгж бичээгүй мөртлөөсөө байдаг юм те тэгэхээр яг тэр ахаад хөгжилтэй бол холбогдсон гарцсан байхгүй холбогдсон ч гэсэндээ ахаад тэр тухайн улсын уламжлал те бид нар чинь энэ нүүдлийн соёл иргэншилтэй улс энэ чиглэлээр одоо манай Мөнх Эрдэнэ судлаач маань сая бас 2-3 ном бичлээ те. Яг энэ төр байжгаад хууль эрх зүйн сайн болоод улс нь супер хөгжөөд эзэнт гүрэн болцсон юм уу? Эсвэл сайн иргэд байжгаад тэр нь ингээд эзэнт гүрэн болоод улс нь хөгжөө явцсан юм уу гэдэг энэ павер талаас нь бас Мөнх Эрдэнэ болон бусад судлаачид судлаад яг энэ илүү. Тэгэхээр миний хариулт нь бол тим тэгтээ нөхцөлтэйгээр бүрх яриад болсон. Гоё яриад тийм гэхдээ нөхцөлтэйгээр. Би тэгтээ нэг юм ерөөсө бодож байгаагүй юм. Сая ярианаас нэг анзаарсан юм. Нөгөө үндсэн хууль гэдэг ойлголт тэгээд хууль гэдэг ойлголт хоорондоо ялгаатай юм. Жишээлбэл сая нөгөө ярьсан шүү дээ. Үндсэн хуулийг анхны том жишээ нь Америкч гэдэг юм. Би уншсан чинь болохоор нөгөө Code of Ur-Nammu гэдэг бүр манай эртний өмнөх 2100 он болоо тий. Тэр чи одоо хамгийн анхны нөгөө бичигдсэн хууль гэж явж байгаа шүү дээ тий. Тэнгууд за Монгол улс жишээлбэл хуультайс нүг гэхээр яг нөгөө Чингис хааны үед чинь нөгөө яасан их засаг тий их засаг хууль. Гэтэ энэ яг нөгөө нэг бичигдээгүй болохоос амаараа дамжаал яг өнгөрсөн л та. Гэтэ яг эднэр чинь яг үндсэн хуулиас яг юм ялгаатай юм ба тий. За Монголын яг бичигдээгүй ч болно. Тэр нөгөө нэг Code of Ur-Nammu гэдэг чинь бод бичигдсэн хэлбэртэй гэсэн шүү дээ таблеттэй. Тэгэхээр нөгөө яг эднэр яг анхны жишээнд нь оруулах болохоор би бас ялгаатай болоогүй юм болов уу гэж жоохон гайхчихлаа. Мэдээч хэрэг юу гэдэг бид нар бол бас 5-6 дугаар ингээд эртний түүхтэй дундад цагны түүх гэдээ үздэг те хичээл. Тэрэн дээр бол угаасаа сая ярьсан юм бол зөв. Эртний үед бол үндсэн хуулийн шин чанартай юу гэдэг эрх зүйн юм хууль зүйн баримтчид бол байсан. Жишээл одоо хамгийн одоо эртний Вавилон гэхэд одоо Хамурабигийн кодекс гэдэг байна те Code of Hammurabi нэлээд бас Персүүд бол ямар одоо эрх зүйн баримтчийг нөгөө анхны бас эрх чөлөөний одоо юу гэдэг тунхаг бичиг гэж хэлдэг байвал Персийн эзэн хаан одоо Сайрус те Кир гэдэг тэр эзэн хааны бас юу бол одоо бүр шуудангийн марк дээр Израиль хүртэл гаргацсан байдаг байхгүй юу. Тэрэн дээр бол нэг нөгөө чухал одоо заалт нь одоо тэр тэнгэрийн дор бол одоо хааны ивэл дор бүх ард иргэд одоо ижил эрхтгш одоо эдэлнэ те. За энэ жишээл одоо жишээл одоо болж байгаа шууд Израиль Палестины одоо дантай бас одоо уялдуулж бас хэлвэл эргээд Израилууд маань Палестиныхаа эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эргээд Палестин улс байгуулахтай улс үндэсээ байгуулах эрхийг эргээд Израилууд ч гэсэн тэр палестинчүүдийн улсаа төхнүүлэхдээ
их оронтой төр засагтай байхын хүлээн зөвшөөрөх тэр үндэс суурийг бүр тэр эртний үеийн тэр одоо баримтчгүүдээр ингээд тавьж болно те. Мэдээж хэрэг Монгол улсын хувьд бол хамгийн одоо хүнүү гүрнээс ахуулаад одоо сайн бий жужаа ингээд бүгдээр бол хууль цаацтай байсан. Энэ дээр бол ялангуяа нөгөө урд хэдтийн одоо Сима цаанаас эхлээд түүхийн тэмдэглүүд гэдэг энэ тэрэн дээр бол маш тодорхой бичсэн байдیں۔ Тэ бичиг үсгтэй байсан, одоо хууль цаацтай байсан тэ. Гол эргээд нөгөө Монгол улсын хувьд гол одоо манай хууль зүйн шинжилгээ ухаанчид тэ судлаачид юу гэж үздэг бол их засгийг бол бас яг үндсэн хуулийн шинж чанартай баримтчиг байсан юм аа тэ. Өөрөөр их засаг гэдэг маань өөрөө одоо их төр улс тэ засаглах одоо цааз гэдэг үг маань ч гэсэн нөгөө шууд толгойг аваад амийг бүснүүлнэ гэсэн утгаар биш байсан шүү дээ. Цааз гэдэг маань угаасаа нөгөө бичмэл одоо дүрм журмал хэлж исэн. Тэрийгэ дээрүүд бол засаг гэжсэн те. Их засаг гэдэг энэ үг хэлэг маань бол нөгөө 1206 онд бол эзэн Чингис хаан их Монгол улсыг тунхаглаад их засаг хуулийг анх одоо батлан гаргасан. Тэрний зарим нь бол ингээд бичвэрээрээ үлдсэн. Зарим нь бол ингээ аман байдлаар те нөгөө Чингис хааны бэлэг сургаал гэдээ дамжсан байдаг. Орчин үед бол бас сонирхолтой нь энэ их засаг гэдэг үгийг бас хэрэгжилж байгаа. Үндсэн хуультай хэрэгжилж байгаа улс гүрэн байна. Жишээл одоо Турк улс бол бид нартай нөгөө Монгол Түрк угсааны нэг одоо гарвал улстай те нөгөө Алтай хэлний язгууртай энэ улс. Энэ улс бол үндсэн хуулиа Ана Яса буюу их засаг гэж одоо хүртэл нэрлэдэг. Оноос нь нэрнтэй. Тийм учраас ийм бас ийм сонирхолтой бас зүйлүүд байна. Аргагүй л дээ эн чинь нөгөө нэг гэвэл хальтаа нөгөө Азийн ихэнх улс тэгээ Европын улсууд тэгээд эн чинь ганцхан газар мөрдөгжсэн биш болохоор бас инфлюенс нарай их байх л та тий. Тэр юун дээр үндсэн хуулийнхаа дахиад юуруу ороод та нөгөө Жанжа Крузыг түрүүнд дурдсан шүү дээ. Тэрний нөгөө Эмилигийн зохиолыг сая нэг найзтайгаа зурчуулаад дууссан байхгүй юу? Тэгээд тэрэн дээр яг ялгаахгүй авч үзсэн. Манайх ч нөгөө нэг үндсэн хуулиндаа захирагдаж бусад хуулиуд нь одоо ингээд батлагдаад ингээд явна гэдэг ч ааштай. Тэгээд тэн дээр зүгээр миний нэг анзаарсан юм нь яг нөгөө хүний байглаас өгөгдсөн эрх хэрэгчлөө гэдгийг нөгөө нэг Жанжа Круза бүр бүх зохиол дээр бүр ингээд тултлан гүнзгэрүүлээ явцсан. Тэгээд манайх ч ч гэсэн бараг их сурвалжин Жанжа Круза гос одоо ишлэлээ аавна гэх юм их сурвалж аавна. Тэгэхээр яг энэ үндсэн хууль гэдэг чинь яг бидний цаашд хөгжихийг заагаад байгаа юм уу? Эсвэл яг бидний байглаас өгсөн эрх хэрэгчлөөгөө эдлэх нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа юм уу? Тэгээд 19 он шинжилэн найруулсан. Тэгэд түрүүн нөө хэлжсэн шүү дээ. Та 19 онд шинжилснээс англи руу орчуулсан гэдэг. Тэгээд ингээ аваад үзэнгүүт яг үндсэн хууль яг бидний яг юуг хамгаалаад байгаа. Яг юуг хамгаалаад байгаа юм. Тэгээд бид нар яагаад энийг ингээ одоо тэмдэглэх ёстой юм? Гэдгийг дахиад асууж дээ. Яг бидний гаднаас хамгаалаад байгаа юм уу? Бидний яг энэ олгогдсон газар нутаг дээр эрх хэрэгчлөөтэй амьдрах боломжийг нь олгоод байгаа юм. Тэгээ магадгүй тэрэн дотроосоо нөгөө нэг ардчилсан үзэлч юм уу, социалист ч юм уу, тэгээ барууны зүүнний одоо ардчилсан дотроо ч юм уу, тэгээ баруун зүүн яасээс ингээд хуваагдаад яваад байгаа юм. Яг энэ дэр үндсэн хууль яагаад бид нар чухал байгаа даа гэдгийг дахиад асууж дээ. За түрүүн зөв эхлээд яг энэ саяны асуултанд хариулчаад би саяных дээр жоох нэг хэд хэдэн санаанууд дэлгэрүүлэх гэдэг нь шинжлэх ухаан, хууль эрх зүй гэдэг 19 оны үндсэн хууль Монгол улс дээр хилцүүлэг болоод нэлээ эсэргүүцэлтэй янз бүрийн байр суурьтай хүмүүс байсан. Тэгээд тухайн үеийн ерөнхийлөгч ажлын хэсгийг ахалж агаад энэ өөрчлөлтүүд орсон. Надад одоо юу гэдгийг таалагдах гэхүү их чухал хэд хэдэн заалт орсон. Тэрний нэг нь бол Монгол улсын хөгжлийн бодлого доктортой байна. Тэг. Ер нь бол бид хөгжлийн бодлоготой байна гэж чухал заалт энэ дэр нэмэгдэж орсон байгаа юм. За энэ ягаад чухал вэ гэхээр бид нар сүүлийн ялангуяа 30 гаруй жил Монгол улсын хөгжлийг ярихдаа их олон одоо газар сурж ирсэн, олон онол үтсэн, олон ном уншсан хүмүүс их мэтгэлцсэн. Тэг. Одоо юу гэдгийг сонгодог онолч байдаг юм уу? Одоо юу гэдэг эдийн засаг, улс төр эдийн засгийн одоо неолиберализм гэдэг ингээ олон онолууд нь бол зүгээр байж хахад энэ улс ингээ хөгжчихнө гэдэг. Миний байр суурь арай өөр байдаг. Одоо ялангуяа манай хоёр хөрш хоёулаа нэлээд төлөвлөгөөтэй тий улс төр эдийн засаг нь бол нэлээд хөгжсөн явж идэг энэ орчинд бид нар ч нэг гадаад дотоод орчин аль алины тооцоолж явж явах хэрэгтэй. Тэгээ энэ орчинд бол одоо
Монгол бас бодлогогүй, стратеггүй, төлөвлөгөөгүйгээр явах юмарч боломжгүй гэдгийг сүүлийн 30 жилийн явдлууд ер нь харуулж байна л да. Ер нь дэлхийн хөгжсөн улсуудыг харахад ч гэсэндээ тийм. Тэ одоо бид нэр жишээ авдаг улсууд бүгд л тодорхой хэмжээнд өөрсдийнхөө стратеги гаргаж байна, бодлогоо гаргаж байна, төлөө явж байна. Тэгэхээр 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энийг хагалсан. Одоо судлаачид бол судалгааныхаа одоо шинжлэх ухаанд юу гэдгийг урагшлуулах явж байгаа салбар дээр ажиллаад судлаад явах бол мэдээч явна те. Эсвэл бизнесийнхэн ч гэдэг юм уу, эргээд юу гэдгийг энийг чөлөөтэй ярилцж болно. Гагцгүй үндсэн хуульд ингээд орцсон учраас төр үеийн ажлыг хийх хэрэгтэй болчихж байгаа. Тийм учраас үүнээс хойш бол төр талаас нь харахад Монгол улс цаашдаа урт хугацааны бодлоготой байх нь байна. Урт дунд богино хугацааны бодлогоо ингээд системчлэн явж байна. Өөрөөр хэлбэл маргаан байхгүй гэсэн үг тийм. Бодлоготой байх нь байна, төлөвлөгөөтэй байх нь байна. За мэдээж бидний үндсэн хууль дээр ахаа түрүүний хэлсэн юуг хамгаалаад байна гэхээр Монгол улс чинь зарим нэгэн улстай харьцуулахад онцлог нь болохоор хүний эрхийг дээдэлдэг одоо хүнтэй холбоотой үнд зүйлсүүдийг нэлээд түлхүү гаргаж ирсэн. Одоо юу гэдэг альва юм чи сайн муу эрэг сөргөөс бүрддэг. Тэгэхээр 24 оноос хойш явж исэн үндсэн хуулийн нэг гол нь бол тэр тал нь их дутмаг байсан. Бид нар нөгөөд нийтийн нийгмийн эсвэл одоо үндэсний язгуур эрх ашиг нь чухал учраас хүний эрхтэй одоо ялангуяа залуу хүмүүс үл яг энэ чинь байгаад байгаа юм шиг мэдрэгдээд байна шүү дээ. Энэ бол тэр хуулийн дээр бол байгаагүй, дутмаг байсан, тунхагийн шинжтэй байсан. Тэр Америкийг байгуулахад ч гэсэндээ тэр лютеран протестант хүмүүс болон эрдэмтэд тэр Европт шахагдаад байгуулахдаа 3 суур зарчим одоо тэр тунхаглал дээр байж байгаа. Тэр нь болохоор хүн амьд явах хэрэгтэй, аж аргалын төлөө тэмүүлэх хэрэгтэй, эрх чөлөө гэдэг. Яагаад энийг онцлдог вэхээр тухайн улсын иргэн гэж ихэвчлэн бичдэг. Тэгэхээр иргэн нь болохоор үүрэг нь үүсчиж эрх нь үүсдэг бол хүний одоо нэг бурхнаас өгөгдсөн эсвэл байгалийн язгуур одоо салшгүй ямар ч хүн байсан аль ч улсын иргэн байсан эднэр нь чухал шүү гэдэг. Тэгээ энүүгээрээ бид нар чинь нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн тунхаглуулан тэрэнд нэгдэж ороод тэгээд Монгол улсын яг ялангуяа 92 оноос хойш бидний тогтолцоо чинь илүү нөгөөд бидний хэлээд үзэл бодолтой байх энэ олон нөгөөд хүн гэдэгтэй холбоотой эрхүүдийг хамгаалаад энэ дэр тусгацсан энэ л бол төр орох хязгааруудыг ингээ заагаад өгсөн. Тэгэхээр саяны яриан дээр юу гэж хэлээд байна гэхээр ахаад тийм энэ үндсэн хуулийн яг саяны 19 оных дээр бол энд одоо юу гэдгийг бидний цаашаа яаж явах зарчмаа айгу тодорхой болгоод гаргаад тавьчихсан гэсэн үг. Мөн одоо юу гэдгийг өмнөхтэй харьцуулахад бид нэр одоо тэр хүний эрхийг тооцоолох хүнээ бодож явахаар магадгүй тэр нөгөөд шууд тэр хэсэг нь баг талаасаа жоохон магадгүй арай өөр хэлбэрээр арай жоохон олон факторуудыг нөлөөллүүдийг тооцох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн нэг өгүүлбэр нэг одоо үгний үндсэн цаана ийм чухал агуулгатай болчиход байгаа байхгүй. Төрөүний миний хэлдэг хүн амьд явах хэрэгтэй, аж аргалын төлөө тэмүүлэх хэрэгтэй, эрх чөлөө гэдэг Америкийн суурьчин одоо энэ Америкийн өөрсдийнх нь одоо хамгийн үнд зүйл нь болчиход байгаа. Тэгээ энэ ахаад дэлхийд ингээд дайн байлдаа энэ олон юмнуудын чинь дараа нүүб байгуулагдаад дахиад дайнгүй дэлхийн төлөө явъя гэд тэгээд энэ хэд хэдэн суурьнууд гарч ирсэн юм учиртай. Тэгэхээр үндсэн хуулийн энэ өдөр бол мэдээж Монгол улсын тусгаар тогтнол энэ маш чухал. Дээрээс нь бид ингээд бидний яг бодит өдөр тутмын амьдралын биднийг одоо амьд явах эрхтэй боловсрох эрх энэ төр гэдэг эдний чинь энэ төр энэ үндсэн хууль дээр оруулсан байгаа даа. Тэгэхээр тийм ч бас их агуулгатай чухал баримтчийг бид нар ер нь бол хаяа нэг бас нэг уншичмаар юм шиг байлаа хүмүүс хэлгээд. Энэ нөгөө нэг энэ жилийн 100 жилийн очно санан тунгалах ирээдүг гэсэн утгатай тийм нөгөө өрөөнд дор явж байгаа шүү дээ. Сая бол тэгэхэд зөндөл санан дурсчлаа шүү дээ. Тэнгуут одоо ингээд нөгөө тунхаглах буюу одоо гэдэг цаг дээр надад нэг ийм бодол байгаа байхгүй юу. Сая бас ингээд яриансан сонсож байхад л ороод ирлээ л дээ. Одоо ингээд Америкч гэдэг юм ингээд бусад орны ингээд жишээ те энэ үлгэрлэн дуураалаад ямар нэгэн байдлаар авчдаг. Гэхдээ одоо ингээд яг төгс хууль байгаа юугүй юу гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо нөгөө ингээд AI-д нь хөгжсөн байгаа шүү дээ те. Хэрвээ болдог бол ингээд
хуулийн бүх ингээд одоо 6 бүлгийн ч юм уу те бүгдийг ингэж оруулж байгаа. Тийм л оюун ухаанаар ингээд одоо ингээд те шинжиж шиг ажилуулад тэгээд гараад ирвэл надад бас нэг тийм ажил хийвэл тийм судалгаа хийвэл ер нь баг болчмарч юм шиг. Сая хангагийн ярианд дундаас нэг мэдээлэл авсан багт үндсэн хууль 6 бүлэгтэй гэдэг. Гэхдээ тэр нэг тиймэрхүү юмыг Технологитой хослуулад үзүүл. тий үзүүл ер нь яадаг бол гэж. Энтэй холбоотой дахиад нэг асуулт. 4 удаа шинжилсэн те. Яагаад шинжилээд идэгий? Би мэдэн шүү дээ. 92 онд яа шинжилсэн мэдээд байгаа. Тэгээд нэг эднийг ингээд яг ямар нөхцөл бүрдсэн учраас шинжилээд байгаа. Тэгээд одоо бид нэр шинжлэх шаардлага байгаа юм уу? Тэгэд яг энэ технологитой хослуулаад саяных бол амар санаа явж байгаа шүү. Бид нар тэт тэргүү маш олон судлаач нарын ингээд өнцгүүд байгаа шүү дээ, тийм. Жишээ нь одоо юу гэдэг одоо зүгээр ингээд харангууд нийгэмд одоо ингээд харангууд одоо баруун төвөө үзэлтэй хүмүүс нь энийг бид нарыг одоо бүр бууцаа хүртэл яаж ихийг зааж ийнгээд жоок хийгээд байгаа, тийм. Нөгөө талд нь болохоор одоо жишээ нь одоо зүүнний үзэлтэй гэх юм уу, тэгээ социал демократ үзэлтээр бол үгүй эн чинь ингээ бид нэр баяртайгаа Америкт бол ингээд боловсролын арга хэмжээ те Мексикт бол одоо жишээ нь тэр позолч юм уу хоол молоо хийгээд ингээ жаргалтай байна гэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та хоёрын санааг сонсъё. За яг саяны бас хэлсэн зүйлтэй нэг зүйлийг би бас эргээд те санаанд орчих зүйтэй баг. Ер нь бол нөгөө үндсэн хуулийг хэв шинжээр навж үзвэл юу гэдэг одоо социалист байна уу либерал арчилсан эрх чөлөөнийг тунхагласан гэдэг янз бүрээр ангилж болно. Ер нь ингээд нөгөө үндсэн хуульд одоо шинжлэх ухааны талаасаа үндсэн хуулийн нөгөө олон улсын ингээд хөгжилтийг ингээд харуул хэвчлэн улс орнууд одоо колоничлоос салах ч юм уу те эсвэл эрх чөлөөний хөдөлгөөн дээр үндэслээд илүү эрх чөлөө тунхагласан тунхгийн чанартай те declaration гэж хэлдэг те тунхгийн шин чанартай үндсэн хуулиуд байна. Хоёр дахь нь эсвэл одоо юу гэдэг илүү нөгөө төрийн байгууламжаа яг ингэж тогтоож үүсгэсэн те одоо юу гэдэг Америк нэгдсэн улсын үндсэн хууль шиг те 3 салаан хүчил хууль тогтоох одоо гүйцэтгэн захирамжлах шүүн таслах ч юм уу те эсвэл бас хөтөлбөрийн шин чанартай үндсэн хууль байна те илүү нөгөө программатик гэдэг те за улсаас бол ийм одоо эдийн засаг нийгмийн болох хэрэгжүүлнэ ийм одоо арга хэлбэрээр явж гэдэг юм уу те Монгол улсын хувьд эргээд 2000 дөрвөн бол нэг 19 оны нэмэлт өөрчлөлтийн тухай ярьлаа. Эргээд энэний улбаатай юм бол эргээд шууд бас манай анхны үндсэн хуультай бас шууд холбоотой. Яа гэвэл бид нар чинь бол яг манай түүхчид бол өмнө бол Монгол улсын чинь Хятадын даралт байсан манжийн одоо тэлхтэлтэй юу байсан гэд үздэг байсан те. Одоо бол манай түүхчид архив болон бусад баримтчүүдийг зөвхөн дотоодынхаа биш те гадны ялангуяа урд болон өрнөд умардын ингээд юг харахаар манчин гүрэн чинь бас ерөөхдөө зөвхөн нэг манж гүрэн биш те. Энэ бол Монгол манжийн конфедерац буюу тайжийн одоо холбоо Монгол манжийн тайж нарын холбооны улс одоо ураг болон бусад одоо барилгаар барилдсан тийм ч учраас нөгөө 1635 оны 7 нурт улсантай чуулганыг бол бид нар холбооны улс байгуулсан гэж одоо эрх зүйн үндсийг байгуулсан гэж үздэг бас ийм судлаачид байна. Тэр одоо юу гэдэг байр суурийг миний хувьд ч гэсэн одоо үндсэн хууль судлаачийн хувьд дэмждэг. Яад гэвэл эргээд бид нар бол тусгаар тогтлоо бол албан ёсоор 1911 оны 12 дугаар сарын 29-нд богд одоо Жавцандан бүтээгтэй хаан ширээн залаад тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон гэж одоо нэр томьёо хүртэл хэрэгэлдэж штэ. Энэ нь бас ямар учиртай гэвэл манчин гүрний одоо бүрэлдэхүүн хэсэгд бол Хятад улс өөрөө байсан. Хятад улс бол тэр манж гүрнээс тусгаар тогтлоо 1912 оны 1-р сарын 1 буюу одоо бид нар тусгаар тогтлоо сэргээн тогтооцсны дараа зарласан байхгүй юу. Тийм учраас эн чинь бас нэг түүхийн юу вэ штэ. Хятад ч гэсэн энэ манчин гүрний нэг бүрэлдэхүүн хэсэг байсан тийм Монгол улс. Монгол улс бол тэр конфедерац тэр одоо тайж холбооны улс маань салаад өөрсдөө одоо тусгаар тогтоосон. 24 оны үндсэн хууль яагаад тусгаар тогтлын хувьд ач холбогдолтой гэвэл богд Жавцандан хотогт манай одоо
сүүлчийн эзэн хаан гэж бас ярьдаг болчиход байгаа. Сүүлчийн эзэн хаан маань 5 дугаар сарын эхэнд одоо Нирван дүрийг одоо үзүүлээд тэрний дараахан одоо тухайн үед одоо зөвлөлт холбоотуулсан дундад иргэн улстай нэг ноцтой нэрээ байгуулсан байдیں۔ Бээжи хотод тэр нь 1924 оны 5 дугаар сарын 31-ний өдөр. Тэр нь болохоор хятад зөвлөлтийн хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийн тухай гэдэг ийм 15 зүйл өгөхийг ирээ. Тэнд нэг ноцтой заалтны үг бол зөвлөлтийн засгийн газар нь гадаад Монголыг өөрөөр одоо Монгол улсыг те тухайн үе гадаад Монголыг дундад иргэн улсын буюу одоо хятад улсын нэг хэсэг мөн болохыг бүрнээ хүлээн зөвшөөрөх ба уг талаар уг одоо газар нутагдах хятадын бүрэн эрх буюу одоо суверенитетийг хүндэтгэн гэдэг ийм нэг заалттай. Тэгээд бүгд найрамдах засаг тогтоох ерөн нөгөө албан ёсны шийдвэр бол энэ 24 оны 11-р сарын 26-нд баталсан үндсэн хуулиас өмнө гарсан юм. Тэр бол тухайн үе одоо Монгол ардын намын төв хорвоо болон засгийн газрын хамтарсан шийдвэр 6 дугаар сард гараад албан ёсоор бол тэрийг одоо нөгөө жанжны эндэр гэдэг одоогийн Сүхбаатарын төв талбайд тухайн үе одоо хичээнгүй сайд гэж олондоо одоо алдарсан тухайн үеийн ерөнхий сайд Монгол улсын одоо бүгд найрамд Монгол ард улсын одоо анхны ерөнхий сайд Балингийн цэрэнд орж зарлан тунхагласан. Ингээд бид нар чинь нөгөө наадан буюу 7 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэдэг болсон тэр үеэс 24 оноос. Яг тэгвэл тэр үед ардын хувьсгалт болон улс тунхагласны баярыг хамтдах нь тэмдэглэнэ гэдэг тухайн үе одоо 6 дугаар сарын 6-ны одоо намын төвөөрөө засгийн газрын тогтоол өгдөө. Тийм учраас одооны бидний нэг улсын баяр наадам гэдэг чинь үндсэндээ тусгаар тогтнолооч тэмдэглэж байгаа үндсэн хууль бүгд найрамд засгаач тэмдэглэж байгаа нэг баяр ёслол баг. Тэ. Яг хоо энэ 11-р сарын 26-ныг бид нар яагаад чухалчлаад байна гэвэл яг нөгөө анхны үндсэн хууль нь баталсан учраас. Тэ. Ийм нэг одоо сонирхолтой бас түүх байна. Би яг энэ нөгөө нэг анхны үндсэн хууль баталтгийн тухай ингээ уншсан чинь интернетээр гарахад хайхаар тусгаар тогтносон Монгол улсын тусгаар тогтносон 14 онд гэж гарт юм билээ шүү дээ. Бид нар чинь тэгэхээр өөрсдөө гэсэн нэг юм он тодтолтой гэдгээ. Тэрийг баг мэдээгүй явжсан байна. Тэгээ өнөөдрөөс шууд ингээ өөр хүн бодлоо. Тэр маань юунаас гаралтай бол нөгөө 1911 онд бол бид нар нөгөө чин гүрнээс салаад тусгаар улс болоод өмнө нь бол нөгөө Манжин хаатын нөгөө он тоолоор явж исэн байхгүй нөө. Одоо Иверт тэтгэж юм уу одоо их тэнгэр ч юм уу те. 1911 онд богж авсан там бүтгэт маань энэ Монгол улсынхаа он тооллыг олноо өргөцсөний 1-р он гэ те. Үл 11 он. Тэр он маань хамгийн сонирхолтой нь 47-8 хүн хүртэл бараг 50 он хүртэл явсан. Яг тэгвэл тэр маань одоо зоосон дээр байдаг байхгүй тий. Өөрөөр бид нар нөгөө анх дугаар үндсэн хуулиараа 1924 оны тэр олноо өргөцсөний он сар өдрийг Монгол улсын одоо он гэж нэрлэхээр болоод тэгээ одоо Монгол улсын 14-р он чин одоо Европын он тооллороо 1924 он болж байгаа. Одоо тийм тоол бүр болцсон. Ба явж явах хэрэгтэй тий. Чи тусгаар тогтсон. Тоол бол явж л байгаа. Тий, тоо. Би 50-нд сурж байхад 50 чин ерөөсөө 2000 одоо тэд он гэдэг шүү дээ. Яг өөрсдийнхөө он тоолоор одоо хүртэл явдаг байхгүй юу? Одоо чин 100 он ч хэлээ тий. Тийм дээр яг зөвөр нэг сонирхуулахад та нар чинь шинжлэх ухааны нэг подкаст тий. Тэгэхээр ингээд юу юм бэ л да. Дэлхий чин планет гэдэг энэ гариг чин өөрөө нэг 5-6 орчим тэрбум жилийн настай. За мэдээж цаашаа од гариг хэсэг гэвэл нөгөө гэрлийн хурд сая жилээр тоолоо явчин те. Тэр энэ планет гарига хүм төрлөختөн ойлгох гэж олон мянган жил одоо явж исэн юм байна. Тэг яг олон одоо юу гэдгийг хүн одоо төстэй гэхүү те. Тэр байжгаад Homo sapiens нэрээ илүү нөгөөдүүлээ ялж гарч ирээд ингээд цааш нь явсан гэж үзэж байгаа. Тэгээд тэр анхных нь олдор нь бол Этиопос болдог Люси гэдэг сая орчим жилийн. Тэр нэг сая орчим жилгээ бодё. Тэгээд 5000 орчим 5 тэрбум план. Тэгээд тэрнээс ч хойш яваад одоо түрүүний эрх зүйгээд ярихаар тэр еврейн хуучин библийн тэр чинь нэг 5-6 мянган орчим жил юм уу та тэгээд бичигдмэл арай нэг жоохон хууль эрх зүйтэй холбоотой гэвэл ийм урт хугацаанд явж байгаа үүссэн бий болоод байна л.
Энэс хойш нөгөө шинжлэх ухаанчин гол юуг зориод байна гэхээр энэ байгаль дээр болж байгаа энэ юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг илрүүлж нэгээд байгаа байхгүй шүү дээ. Одоо математик нь бол тоо талаас, физик нь бол энерги болон хөдөлгөөн юу гэдэг, хими нь бол molecular material science юу талаас ингээ бүтээс энэ гэдэг элемент талаас нь ингээд. Тэгээ энэ маань бас юутай холбогдож байгаа гэхээр газар зүйтэйгээ холбогдож явчихад байна тийм. Газар зүүн яга холбогддог гэхээр бүх юмных нь суурь нь ингээд энэ газрын байршил тий одоо уул ус гол мөрөн гэд энэ дээр Tim Marshall гэж хүний Prisoners of Geography гэдэг ном байгаа. Болон яг энэ чиглэлээр бол айгүй газар зүүн талаас нь тэгээ энэ нөгөөд геополитик улс төртэй гэсэн холбогдож явчихдаг. Эдийн засгийн хөгжилтэй ч их зүг бүх юмтай. Нүүдэлчид бид монголчууд бид нар одоо энэ баруун талдаа бол ер нь л алтай нур бол бидний одоо гол харуулалтаа ч гэж ярьдаг тий. Зүүн талд хянганы нуруу. Тэгээ хянганы нуруу чинь урагшаа яваад хятадыг хоёр хуваачиж байгаа. Тэгээ хятадын одоогийн хятадыг шүү дээ нөгөө төв Шинжаан ороод тий. Энэ тал нь бол 45% нь газар нутг нь одоо энэ талд нь 55%. Тэгэхдээ хүн амынх нь бараг 95% нь зүүн талд. Яагаад тэгэхээр тэр хянганы нуруу чинь чиглэг урамсгалыг хаагаад тэгэнгүүтээ тэр чинь нөгөө газар тариалан эрхлэх суурин хүмүүс амьдрах таатай нөхцөл үүсэж тий. Манайх ч бол ингээд тооноос нөгөө Сибирийн уур амьсгал гэж орж ирдэг учраас бид нэр газар тариалан гарч байдаг юм уу? Тэр суурьшмал соёл иргэншлэр бол тэднээс шал өөр болчих. Уламжлалт одоо уламжлалт одоо бидний яаж явах бусад юм нүүдлийн ингээд тий. Тэгээд энэ хоёрыг бол ингээд судлахтаа өмнө бол одоо юу гэдгийг эхлээд хүмүүс юм нүүдлийн байж байгаа. Дараа нь суурьшмал болсон юм тэр гээд. Энийг бол одоо сүүлийн үед ялангуяа их миний төрөний хэлээд байгаа манай мөнх эрдэнэ төр бол үгүйсгээд тий. Аль аль нь жухлаа тий. Бүр одоо хэд хэдэн сүүл 2 ном гарсан тийм. Тэр номнууд дээр бол энэ суурьшмал соёл иргэншилчин заавал одоо юу гэдэг супер одоо гэх юм уу хамгийн сайн биш ээ тийм. Энэ нүүдлийнх чинь гэсэн бид нар яг энэ орчиндноос үүссэн. Тэгээд бид нар чинь олон төр улс байгуулсан тийм. Тэгээд тэр олон төр улс байгуулахдаа бид нар чинь үгүй ярьдаг шүү дээ. Одоогийн Оросыг, одоогийн Хятадыг нэгдсэн болгож өгсөн тийм. Тэгээ тэр явцдаа нөгөө түрүүн манж юуны түүх рүү орох гэдэг л манжууд гарч ирэнгүүт холбоотон болоод Монголын нөгөө legitimacy буюу ахаад нөгөө хууль одоо ёсны ихүү тийм. Тэр эрхийг авахын тулд тэрийг холбоотон болсон гэж үзээд байна л да тийм. Тийм учраас яг Монгол нөгөө одоо нөгөө аспууд хамаг одоо юун зэрэг яриа яваад байдаг шүү дээ. Монголд хамаг байж Монгол хааны одоо юу гэдгийг эрхийн одоо шилжүүлж авч байна гэсэн санаа байдаг байхгүй. Тэгэхгүй бол манж чинь тэрнээс өмнө сурахгүй байсан учраас гів гинтэн гарч хинч хүлийн зөвшөөрөхгүй те орчин тойрон одоо тэгээд дараа нь бид нар чинь тэр манж байхгүй болсон бид нар тусгай технологи зарласан. Тэгээд дундуур нь хидэд одоо саад бэрхшээлх үзүүлэлтээр хэлүүлээд тэр чинь буцаад нөгөө алдаад сэргээгээд явж байгаад 24 онлог ороо явчихж байгаа юм те. Тэгэхээр яг энэ нөгөө түүхэн энэ үндсэн хуулийн бас нэг яг хуу эрэг сүрэг юмуд байна те. Тэр нь ингээ үргэлжлээд явж байгаа. Тэгж үргэлжлэлж явж байгаа. Би энэ л евро нөрөх гэдэг нь тэгэхээр нөгөө өөрийнхөө нэг оролцсон нэг түүхээс нөрхүүлэхэд Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал энийг болохоор 45 оны Яалтын гэрээгээр тухайн зүйлт холбоот улс Америк, Англи 3 шийдсэн те. За тэгээ одоо 90 оноос хойш юу болсон гэхээр зөвлөлт холбоот улс маань байхгүй болоод Оросын холбооны улс газар нутгийн хувьд болон одоо тэр арай жоохон өөр тэр харьцуулах. Тэр үед байсан Английн хүч бол одоо байхгүй болоод Америк ингээд супер гүрэн болоод үлдсэн. Бид нарыг баг багч гэдэг 90 оноос өмнө бол чинь хоёр төлөлт ертөнц явж байсан те капиталист нийгэм, социалист нийгэм, коммунист нийгэм гэдэг хоорондоо үздэг байсан бол сүүлийн одоо би нэг залуучуудаа мэрсээр ярихаар тэр ерөөсө мэдрэмж байдгүй юм байна л да. Ерөөсөө Америк супер байгаад байсан юм шиг бодоод байна. Ямар ч тач одоо Америк тэгэнгүүт бас бид нар яг тэр үед энэ 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн үеэр бас нэг чухал ажил нь болохоор Монгол улсын ерөнхийлөгч Батболго Америкт айлчлахдаа стратегийн түншүүд болоод тэгээд Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал бие даасан байдал гэж sovereignty, territorial integrity, independence гэдэг энэ гурвыг хоёр улс
харилцсан хүндэтгэн гээд тэгээ хоёр улсын парламентаар орсон байхгүй. Тэгээ хоёр улсын парламентаар хуульчлагдчихгууд одоо ерөнхийлөгч нь яаж өөрчлөгдсөн бэ? Их хурлаар нь парламентээр л орж өөрчлөхгүй бол өөрөөр хэлбэл тэнд бидний нэг хамгаалтаа бас хийж авч байгааг нэг жишээр бол орж байгаа жоохон удаан бахан тайлбарлаж байна. Ингэж яагаад хамгаалалтаа болсон юм аа гэд. Гэхдээ яг үндсэн юугаа ингэж тайлбарлаж ийж орохгүй бол нөгөө нэг шууд ингэсэн гэхлээр чинь бас угаасаа яг ингээл энэ чинь шинжлэх ухааны подкаст шүү дээ. Таны яриг тасалчлаа. Саяны одоо нэг бид нар ч одоо нөгөө шинжлэх ухаан тий одоо соёлын гэрэлт бас асуудал ярьж байна. Үүн дээр манай 1924 оны анх төр үндсэн хууль дээр нэг бас чухал заалт байдیں۔ Тэр заалтыг бол би одоо шууд уншаад өгчээ те. 3 дугаар зүйлийн 10-д жинхэнэ олон ард аливаа эрдэм соёл гэгэрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдв ухааны эрдэмд бүрнээ үн төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүл зохино гэд. Өөрөөр хэлбэл тухайн 1924 онд те одоо 100 жилийн өмнө бидний нөгөө сурч боловсрох эрхийг бол тэнд заагаад өгсөн байна. Эргээд зөвхөн одоо бол нөгөө 12 жилийн боловсролыг бид нар үн төлбөргүй авах хэрэгтэй шүү дээ. Тэр 24 оны югаар бол ерөн бол тэр ихтэйд одоо сургуулийн боловсролыг ч гэсэн үн төлбөргүйгээр авах боломжийг алс тэртээ нээж өгөөд тэр аливаа эрдэм ухаан гэдэг маань эргээд нөгөө шинжлэх ухаанд суралцах тэр эрхмийг одоо нээж өгсөн гэсэн үг. Түрүүн бас нэг дурдсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэйчүүдийн одоо эрхийг тунхагласнаас гадна гэдэг те. Аз улстай бол эргээд би хэлжсэн те. Айргийн тавд ордог бичмэл үндсэн хууль батгснараа эргээд Аз твдэд төдийгүй ер нь нөгөө олон улс энэ дэлхийд дахина нөгөө эрэгтэй эмэгтэй одоо иргэдтэй одоо эргэтгчтэй байдал одоо эргэцэн байдлыг олгосноор бол бас Монгол улс бас нэлээд одоо түүчэлдэг. Яагаад гэвэл эргээд ийм нэг заалт байдаг те. Тус улсын харьяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй эмэгтэй гэдэг ялгуургүйгээр нэгэн адил эрхийг илүүлүүл зөгтнө гэд. Өөрөлд эрэгтэй хүмүүс маань ижил эрх эдэлнэ. Өөрөлд энд ялангуяа тухайн үед бол нөгөө улс төр үндсэн хуультай холбоотой ялангуяа сонгох эрхийг бол хамгийн түрүүнд ойлгож одоо хэлдэг. Тухайн үед бол баг одоо Америкийн нэгдсэн улс ч гэсэн баруун Европын өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн эмэгтэйчүүд төр сонгохт эрхий чинь маш сүүлтэй баг зарим нь 20 30-аад оны сүүлээр олгосон байхгүй юу. Нөгөө women's suffrage одоо movement эднэр гэдэг те. Тэр утгаараа манай эмэгтэйчүүд бол тэр ямар ч хэлсэн сонгогт эрхээ бол одоо ямар ч хэлсэн тэр одоогийн одоо хөгжингөө боловсронгоо өндөр арчилтаа гэдэг улс орнуудаас анх түрүү эдэлсэн байдаг. Бас нэг маргаантай асуудал байдаг л да. 1924 оны үндсэн хууль дээр нөгөө сонгох эрхийн тухай гэдэг 4-р бүлэг байдیں۔ Тэрэн дээр нөгөө зарим одоо иргэдийн эрхийн одоо хязгаарлагдсан байдаг байхгүй юу те. Одоо юу гэдэг ямагт ашиг эрхмэлж бусдыг одоо мүлжин амьдрагчид одоо отооныхоор бол одоо капиталистууд ч юм уу те. За ямагт одоо бусдыг хөлслөн зарах болоо хөрөнгө орлого хэргийг үржээр амьдрагч одоо мөнгө хүлэгч одоо ламбар ажилладаг ч юм уу те. Одоо баг нөгөө арилжааны банк ажилладаг хүмүүсийг хүртэл одоо энүүгээр те. Хамгийн ноцтой нь энэ чи яг нөгөө урдын Вангумба хотог төвлөгөөд болон нөгөө сүм хийдэд те суугчийг бол санвартныг бол сонгох эрхийг хязгаарлалцсан байдаг. Тэгвэл тухайн үед яг энийг бол нөгөө илүү ангичтэй нөгөө зүйлт холбоот улсын үндсэн хуулийг хуулбарлсан эднэргээл янз бүрийн бас дүгнэлт юм уу үндэслэлүүд гаргадаг. Миний хувьд бол энэ бол нөгөө жам ёсны хөгжлийн асуудал. Яг гэвэл эргээд 1789 онд тэр Америкийн нэгдсэн улсын одоо дэлхийн анхны тэр бичмэл үндсэн хууль гэдэг утгаараа баримтчийг баталж хахад, конститюшнийг баталж хахад тэр үндсэн хууль маань зөвхөн чөлөөт иргэдэд үйлчилжсэн. Өөрөөр Америкийн нэгдсэн улс чинь тэр үед боолын нийгэм байсан шүү дээ. Одоо Жорж Вашингтон буюу Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч хүртэл нэлээд том одоо боол эзэмшигч эдлэн газартай. Өөрөөр тэр боол болон тэр одоо хамжлага ард чинь бол иргэд чинь бол одоо хүмүүс бол Америкийн нэгдсэн улсад ямар ч ирэхгүй байсан. Бүр боолын нийгэмтэй те байсан гэдэг боддоо. Харин тийм.
Тэгэхэд бид нар чинь болоод Монгол улс чи тэр баг тэр боолын нийгэмч одоо алгасаад капитализмыг алгасаач ингээд өсрөнгөө ингэж явж байгаа тийм нэлээд бас зөвшөөрөө гэж бас социалист үндсэн хуулиараа бол Азда 1 номер орно. Бид нар чинь 1 номерд орох дуртай гэдэг. Яг тэрэн дээр яг зүгээр юу яхад бас ахаад их олон байсвар байдаг юм аа тийм. Би яг энэ байсварыг танаас асуух. 24 оны үндсэн хуулийн бас энэ аваач тэмнүүд зөндөө байна. Бас бид монголчууд ч бас их гүрэн байсан. Боловсролтой хүмүүс үе үедэл байсан тий. Тэд нар маань бас яг тэр үед чинь бүр шийдвэр гаргаад ажил хэсэг байгуулад ажил хэсэг байгуулангуудаа олон улсын үндсэн хуулиудыг судалсан байдаг тэр үедээ. Тэгээ тэн дээрээс нэлээд санаанууд авсан байх. Саяны чиглэхэд энэ мөнх хүлтэй холбоотой заалт бол хэд хэдэн шашин дээр байдаг тий. Библи дээр байдаг. Одоо Иесус анх удаа хамгийн их уурсан болохоор сүмд ингээд мөнх хүлтийг явж исэн гэд одоо хүртэл алын шашинтай орнуудын банкуд энэ дээр зохицуулт нь их хатуу байдаг байхгүй. Тэрийг хоригдсан. Тий. Ер нь бол энэ мөнх хүллэгийг яг энэ нөгөө эдийн засгийн бүтээмжт ажил биш гэж үздэг байна. Энэ бол ер нь байх ёсгүй гэдэг. Одоо бол манайд чинь жоохон мөнгө хүлт ихсчихэд байна уу. Манай банкуд чинь хэрэглээний зээлэн дээр төлөхөө яваад. За тэр энтрийг бол нөгөө миний бодлоор бол тэндээс авчирч нэлээд судалж хийсэн юм. Тэгээ тэр ажлын хэсэг маань өөрсдийн хувилбартай байсан. Монгол хувилбар. Одоо бас ахаад юунаас нь өөр. Гэтэл тэр үед яалтчгүй тухайн одоо комментэрнэ гэж ярьдаг тийм. Тэндээс төлөөллүүд Монголд ажил зөвлөдөг байсан. Тэр зөвлөхүүд нь энийг бол бидний тухайн үеийн бодож исэн хүмүүсийнхээс арай өөр тийм. Тэгээ яг энэ үед чинь нөгөө бас тухайн үеийн одоо 21 оны хувьсгал хийсэн гэдэг одоо манай зарим лидерүүч гэсэндээ нас урж исэн тийм. Ийм гашуун түүх байдаг юм байлээ. Тэгэд энэ үндсэн хуулийг шүүмжилдэг хүмүүс байдаг. Шүүмжилт бид нар чинь эрх зүйн алилны дээрх шинжлэх ухаан чинь тий шүүм юу энэ чинь нөгөө шүүмжил нөгөө сургамж аваа цаашаа юу гэдэг болохоос үүш нэг түүхийг шүүгээд байгаа юм биш тий. Тэр талаасаа болохоор энэ үндсэн хууль арай их нэг тусгаар тогтнолоо олж авч ирснийг комментаринд заавраар гэхүү бас яг тэр өөрийн эрхээсээ зарим эрхүүдээс энэ үндсэн хуулиараа одоо татгалзаад байхгүй болгоцсон гэж үздэг хэсэг эрдэмтэд бол байдаг тийм. Тэгэхээр бид нар бас энэ дээр энэ чухал баримт бичиг юм байна. Энэ чухал баримт бичгийн одоо үр дагавар нь 24-өөс 90 он хүртэл одоо хүртэл магадгүй зарим системийн одоо байгууллагууд энэ төрөлийг яг энэ коммунист хуучилт үгнээс салж чадахгүй байгаа юм ийм юутай шүү тийм. Үр дагавартай урт хугацааны байдаг. Тэгэхээр үндсэн хууль дээр оруулж байгаа заалт болгон маань утга учиртай байх ёстой. Энэ бид нэр яаж амьдрахыг те хөгжихийг зарим тохиолдолд тусгаар ус байх эсхийг бүрэн бүтэн байх, газар нутгаа хамгаалж чадах эсхийг хүртэл энэ дээр шийддэг юм чухал баримт бичиг юм блэ гэж хэлдэг. Энэ дээр нэг асуулт байна. Тэгээд анзаарч байгаа бол энэ дээр нөгөө өөр үзэл санаанууд гоё гарч ирээд байгаа шүү дээ. Гэтэ хангалттай хэр шиг биш айгу боловсон илэрхийлж байгаа. Энэ дээр түрүүний хэлдэг нөгөө угаасаа шинжлэх ухаан бол сайн муу талгүй бол угаасаа тэр одоо жишээ нь манай эрүүл мэндийн салбар дээр ямар ч муу нөлөөгүй юм гэвэл тэр хамгийн муу юм гэж байгаа. Яг бол огт судлагдаагүй юм гэж. Тэгэхээр сайн муу олон тал байгаа л. Тэнгүүд таны хэлсэн дээр нэг үнцэг, таны хэлсэн дээр нэг үнцэг гарч байгаа. Надаа ингээд чих сэртийлэгдэг байхгүй юу? Тэрний юу гэхээр бид нөгөө нэг яг явах хэвээр журмаараа одоо Америк юм байсан тийм бид нэр угаасаа даван туулах замаараа ингэж даван туулж яваа гэдэг нэг үнцэг байсан. Тэгээ энийг би зүгээр миний үнцгөөс одоо юу гэдэг одоо ч гэсэн Монгол за хэдэн жилийн өмнө Монголд авилгач нар байсан юм аа. Гэхдээ дэлхий дээр байсан хөгжиж яваа гэдэг ч юм уу. Тийм үнцгөөрөө ингээ бас нэг тайлбарладаг шүү дээ тийм. Тэгэхээр дараагийн холиод асуух байгаа асуулт нь за тэн дээр бол одоо бид нар ингээд эрхчлөөнийхөө зарим хэсгээс татгалцсан тийшээгээ манай би шууд бүдүүлгэр хэлчихээ зөө Монголын үндсэн хуулийг Оросд бичсэн ингээд тухайн үед ингээд зарим шүүмжлэгчтэй гэдэг. Өөр сонголт байсан юм уу? Тэг зөвлөлт толгойд бас тийм өөр сонголт байсан юм уу? Эхний асуулт нь тийм яг энэ үе дээр хоёр тулхлаарэ одоо ингээд энэ боолын нийгмээс ингээд дамжаад ингээд явж байгаа гэдэг хэлсэн шүү дээ тийм тэгэнгүүт энэ яг Монголынх биш зүгээр нөгөө нэг бусад орнууд чинь бидний үндсэн хууль дээр бидний эрх чөлөөн дээр яг юу хүснээ байлгамаар гон тэрүүгээр нь байцсан юм биш үү гэдэг зүгээр нэг юм шинжлэх ухааны нэг хардлага байдаг шүү дээ тийм хүмүүсийн тийм юм асуучвал яаж юм зөв яг тэгвэл эргээд
манай Монгол улсын тэ үндсэн хууль судлаачид тэ мундаг одоо шинжлэх ухааны докторууд байна тэ одоо чимэгдөгч телегаач байна тэ одоо жүгнэгийн амарсана данзангийн лүндээ жанцсан одоо сод усрынгийн наран гэрэлгээд үндсэн хуулийн чиглэлээр ерөн одоо юу гэдэг урдаа барьдаг манай эдгээр маань эргээд нөгөө өөр байр суурьтай байдаг те. Үнэхээр зөвлөлт холбоот улсын тэр 1918 оны үндсэн хуулийг тэр чигээр нь хуулбарлсан уу? Эсвэл бас өөрийн өвөрмөц одоо юу гэдэг манай тухайн үеийн бас юу гэдэг онцлогийг тэнцээ шингээж чадсан нэг үл. Энэ дээр би илүү хуулбарлсан гэхээсээ илүү бид нар бол 1924 оны үндсэн хуулийг бид нар ямар ч байсан өөрөмсөг болгож чадсан гэдэг би бол дүгнэлттэй байдیں۔ Яг тэгвэл тухайн үед бол түрүүн бас манай Эрдэнэт зүйл хэллээ те. Чимээний замсрангуй нэг улсын эрх гэдэг улс үндэсний нөгөө судалгаанууд бусад улсуудын одоо хийжсэн те. Одоо улсын төв архивд байдаг шүү дээ. Япон, Америкийн нэгдсэн улс те тэрийг бүр Умард Америкийн одоо нэгдсэн улсын те үндсэн хууль. За одоо Европт хамгийн бас удаан оршин тогтнож байгаа 1814 оны Норвегийн үндсэн хуулийг бас орчуулаад судалсан байдیں۔ Те. Тэгэхээр энэ ийм судалгаанууд байсан. Эргээд манай тухайн үеийн нөгөө мундаг соён гэгэрүүлэгчид байна те. Одоо жишээл ардын засгийн одоо 2 дугаар ерөнхий сайд догсмын бодоо байна те. Бодоо ерөнхий сайдын өөрийнх нь бас боловсруулсан хэмжээ цааз ирэх ёстой үе хаан засагта үндсэн хуулийн өөрийнх нь төсөлний үедээ эргээд нөгөө түрүүний хэлсэнтэй чивэн жимсрангуй өөрийнх нь улсын эрхээс гадна тэр анхдор үндсэн хууль боловсруулж явах одоо комисс хичээнгү сайд цэрэн дурж ахалж исэн тэр комиссд ажиллаж байхдаа өөрийнхөө саналуудыг бичсэн байдаг. Тийм учраас энэ дээр бид нар нөгөө авах гээх ухаанаар явах хэрэгтэй. Ямар ч байсан тодорхой одоо юу гэдэг зүйлүүдийг тэр зөвлөлт холбоот улсын үндсэн хуулиас бол авсан ойлгомжтой. Тэр нь одоо буурангуй зүйлчүүл одоо тухайлбал зарим одоо иргэдийнхаа эрхийг хассан те одоо тэр ван гүн ноён язгууртныхаа те нөгөөтэйгээр дэвшилтэд бас зүйлүүд байна те нөгөө иргэдийг илүү эрх чөлөөг нь анх тунхилж өгөөд те эргээд тэр эрэгтэй эмэгтэйчүүд одоо хүүсийн гендеринг нь тэр их таш байдлыг одоо тунхилсан эргээд нөгөө эдийн засгийн зөвлөл хүртэл одоо тухайн үед одоо байгуулж исэн. Тийм учраас энэ дээр бол ямар ч байсан бид нар төрийн байгууламжийн хувьд яг тэр бүтцээр үндсэн бүтцээр явж байгаа. Өөрөөр тэр парламентын бүгд 8 дуус тухайн үед бол засгийн бүх эрхийг бол улсын их хурлд хадгална. Улсын хуралдаагүй үед нь бол улсын баг хурал болон засгийн газар тэр эрхийг эдгэнэ гэд заасан бидэн. Ямар ч байсан тэр концепц юм уу төрийн байгууламжийн хувьд бол бид нар тэр уламжлаа өөрөөр тэр парламентын хөгжилтэй ёслоо ингээд өвлөөд уламжлаад явж гин гэж ойлгож болно. Төрөний бас нэг манай Эрдэнэт зөвлөлтийн нэрсэн зүйл дээр нэг сонирхолтой зүйл нэмээд хэлчихье. Бид нар бас нөгөө түүчэгч бид нар заавал нөгөө барууны юунууд ингээд дагаад юм уу те явдаг ш. Бид нар бас зарим зүйлээрээ түүчэлдэг байсан юм байна. Үндсэн хууль дээр жишээл. Тухайлбал 1949 онд нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө зүүн баруун Герман ч 2 салаад 2 тусдаа үндсэн хууль боловсруулад нэг нь одоо одоогийн холбооны бүгд 8 Германс нөгөөх нь Германы нөгөө холбооны Германы арчилсан улс шүү дээ. Тэгвэл тэр холбооны бүгд 8 Герман улсын одооны бооны үндсэн хууль гэж ярьдаг. Тинчээ ийм нэг 2 зүйлийг нэг сонирхолтой зүйлийг хэлэх гэсэн. Нэгдүгээр тэд нар бас манайхтай адилхан үндсэн хууль гэж байгаа basic law. Тэгээд тэр 49 онд тэр Бонн хотод баталсан тий. Тэр тэдний basic law буюу үндсэн хууль дээр нэг ийм сонин залт байдیں۔ 2 Герман нэгдсэний дараа бид нар энэ ард иргэд маань хилцээд constitution буюу одооний одоо юугаар л үндсэн хуулиа баталтаа гэсэн байдیں۔ Тий. Тэгэхээр тэд нар бол ингээд ялгаж салгаад байна шүү дээ тий. Нэг нь basic law буюу одоо суурь хууль, нөгөөх нь үндсэн буюу одоо тий constitution. Сонирхолтой зүйл нь юу гэвэл нөгөө баруун зүүн Герман нэгдсэн. Тэгтээ нөгөө тэр шинэ үндсэн хуулиа ерөөсөө хилцэж батлаагүй. Нөгөө 1949 оны холбооны бүгд 8 улсын суурь хууль буюу basic law одоо ингээ аваа явцсан. Тэр хууль дээр нэг юм залт байдیں۔ Нэг сонирхолтой залт. Яг ард иргэд эрхтэй холбоотой. Хэрвээ үндсэн хуульд байгууллагын эсрэг альва өөрөөр төрийн эргэлт юм уу те халдлага гарвал ард иргэд босож түнтэй тэмцэх хэрэгтэй гэдэг.
Энэ бол айгүй тийм дэвшилтэд залт байгаа ч тийм. Өөрөлд үндсэн хууль байгууллагын одоо зөрчих кодтэй төрийн эргэлт юм уу тэгвэл ард иргэд ингээ босох тий зэвсэгтэй босох хэрэгтэй. Тэгвэл миний нөгөө хэлэх гэж байгаа зүйлгүүл манай Жамсрангийн цэвэнгууд тэр чи аль 1912 14 онд тэр улсын эрх гэдэг одоо зохиолоо бичиж байхдаа бүтээлээ төрөвж байхад заасан байдیں۔ Тэр залтны үгэл хэрвээ энэ одоо үндсэн хууль цаазыг те одоо зөрчигд хүргвэл хідэн шудраг эрс нэгдэж одоо зэвсэг барьж тэмцэх хэрэгтэй гэдэг. Өөрөөр бид нар тэр холбооны бүгд найрамдсан улсын үндсэн хууль дээр 1949 оны үндсэн хуулиас бараг 35 жилийн өмнө энэ эрхийг чинь ингээд заагаад бодоод сэдцсэн байж тээ тийм учраас бид нар ч ихсэн бас нөгөө энэ үндсэн хуулийн шинж тухайн түүх судалгаагаар бас бусад энэ хөгжингүү улс орнуудад бас үлгэр дуур айлах болох ийм олон жишээнүүдээс гаргаж болохоор байгаа. Одоо тэр ирэх байгаа бол юу гэж байна? Одоо тэгж чадах уу? Йоо зөв асуултанд чинь хариулахад сонголтууд үргэлж байдаг. Тэгэд эрх мэмэн айгуу чухал бас юм хүндэт энэ гадаад дотоод гэдэг. Шинжлэх ухаанд судалж байгаа ялангуяа нийгэм тал дээр үл энэ гадаад дотоод орчныг айгуу сайн ялгаж авч явах хэрэгтэй билээ. Хоёрт одоо ингээд ажиглахад хүмүүс тийм ерөнхийлсөн дүгнэлтүүд бас хийгээд байдаг. Хэдэн кейсүүдийг авангуудаа тийм учраас энэ төр гээд. Тэгэхээр бидний хувьд бол сонголтууд байсан. Тэгээ энэ манай төрөөдийн маань хэлсэн тэр чинь хэд хэдэн хувилбаруудтай байсан байхгүй. Бид нэр тэгээд тухайн үеийнх нь одоо нөхцөл байдлаас хамаарат ялангуяа гадаад хүчин зүйлсээс хамаарат одоо юу гэдгийг тэр хувилбарлал явсан тий. Тэгэхээр ахаад хэлэх гээд байгаа нь болохоор тэр 18 19 ялангуяа 20 дугаар зуунд орж ирэнгүүт энэ шинжлэх ухаанууд их хөгжсөн тий. Ялангуяа 20 дугаар зуун нэлээд гарч ирж энэ үндсэн хуулийн дээр чинь бүр их сайн судлагдаж ингэж нэлээд юмнууд болж байгаа тий. Тэгэхээр тэрнтэйгээ холбоотойгоор бас Монголч гэсэндээ тэр юунууд нь тухайн үеийнх нь нийгмийн эдийн засгийн байдал, улс төрийн нөхцөл байдал бол мэдээж хэрэг өөр байсан. Тэр чинь аж үйлдвэрийн хувьсгал гараад тэнд чи юу болж юм гэхээр ялангуяа хөдөөнөөс том хотууд бий болоод, мега ситинууд бий болоод түрүүний ярьсан зарим газар бол нөгөө эмэгтэйчүүд чинь ирэхгүй байсан, өөрөө өмч байсан. Тэд нар чинь өөрөө эрэхтэй болоод өөрсдийн ажил хийдэг болоод орлоготой болоод одоо нөгөө үйлчлэгээний сервис индастри гэдэг. Энэ чинь манайхан жоохон буруу ягаад зарим дээр ярьдаг чинь банк одоо хууль энэ төр гэдэг энэ том салбаруудад руу эмэгтэйчүүд төрхөө орж ирэнгүүт нөгөө ажлын байр эдийн засаг гэж супер хөгжиж том хотууд бий болоод тэгээд тэр аж үйлдвэржилтийн хувьсгалаас үүдэлтэйгээр энэ үндсэн хуулиудын агуулгууд нь өөр болсон. Тэгээ энэ үндсэн хуулиас айгүй олон өөрчлөсөн улсууд байна. Ер нь өөрчлөлт дургүй улсууд байна тий. Тэгэхээр ахаад хариулт нь бол сонголтууд байсан, байгаа, цаашдаач байх болно. Төрөүний бас нэг хэлсэн одоо энэ хиймэл оюухын үед яах юм бэ гэж. Миний бодлоор бол ахаад энэ өөрчлөх сүү шалтгаан болж гэлж байгаа юм байна. Ягаад тэгэхээр зөвхөн хиймэл оюухан биш энэ чинь маш олон салбар дээр disruptive гэдэгтэй хувьсгалт өөрчлөлтүүд ирж байна. Хиймэл оюухан чинь компьютер шинжлэх ухаан гэдгээр компьютер чинь орц тал дээр нь IoT-нууд бүр супер болж байна. Тэр чинь юмсын интернет гэж орчуулад байгаа юм те. Процессор дээр чинь quantum компьютер те. Nvidia чинь сая одоо тийш нэлээд санхүүжилтийг явуулчих чинь те. Deluxe тал дээр чинь нөгөө Facebook одоо Meta болсон. Энэ гар утсыг нүдний шил рүү оруулах юм туршилтууд хийгээ явуулчих чинь те. Холбоон дээр нь юу Starlink, OneWeb гэдэг нам өндрийн интернетүүд дээрэс нь ер нь холбоо бол бүр ингээд супер болж байна. Бусад салбар дээр одоо нөгөө биологийн салбар дээр чинь CRISPR гэдэг супер юу нээлтүүд гараад ирж байгаа одны шагнал авсан тий. Тэгээд энэ юмнууд энэ одоо технологи шинжлэх ухааны олтыг бид нэр ялхар хурдан нэвтрүүлэх хэрэгтэй. Хурдан нэвтрүүлэхийн тулд ажиглахад 3 юм хийх хэрэгтэй байна бид нэр. Нэг нь бол хууль эрх зүйн орчноос сайжруулах бэлэн болох хэрэгтэй. Нөгөөх нь хүмүүсээс сурах хэрэгтэй тийм. Хүмүүс энийг хэрэгэлж сурах хэрэгтэй. Одоо бол энэ ChatGPT энэ төр чинь монгол хэлийг аягүй сайн ойлгохдаг болсон шүү. Тэгэхээр танаа үзэгчид магадгүй жоохон хэлний бэрхшээл анги гадаад хэлний мэдэхгүй хүмүүс байгаа бол монгол хэлээрээ та нар хайгаараа энэ аягүй сайн сайжраад байгаа шүү. 2 жилийн юу өвчтэй харьцуулах харьцуулшгүй сайн болцсон. Одоо PhD буюу докторийн хэмжээний хариултуудыг өгдөг болцсон. Тэгээд гурав дахь нь болохоор бид нэр ер нь нэг тэр
сэтгэлгээ хандлага гэдэг байна. Mindset, attitude гэдэг. Нийтээрээ энийг энэ лүүгээ явъя гэж өөрчилж иж тэр нийтийн уур амьсгал дэмжлэг бий болж иж энэ үндсэн хуулийн тэр лүүгээ яаж өөрчлөх үү гэдэг. Тэр суур үндсэн дээрээс л энэ үндсэн хуулийн дүгнэлт хийж өөрчлөх юмуд ярих байх те. Зүгээр шууд ChatGPT-гэр ч гэдэг юм хэмэл уух нь шууд бичүүлнэ гэхээр худлаа болчих байх те. Яг тэгэхээр дүгнэлт ер нь хэр сайн гэдэг дүгнэлт нэр. Тийм. Зүгээр дахиад нэг ганцхан дуусгаад хэмэл уухийн чинь түүлчтэй ерөөсөд багц зэмсэгтэй бид нэр А цэгээс Б цэг рүү явхад эндээс одоо хаашаа чи хөвсгөлж байдаг юм уу говь руу явхад мориор явж болно алхаж явна дугуугаар явж болно машинаар онгоцоор олон сонголт байгаа тий ихэнх тохиол бид нэр ингээд комбинашн гэдэгтэй алхаж агаад нэг газар очиж машин суугаад явж агаад буугаад мориор яваад одоо яадаг чинь тий тэр шиг хэрэгтэй үедээ л хэрэгтэй юм л ашиглаж сурах хэрэгтэй болчиход байна. Тэрийг энэ хурдцтай өөрчлөлтийн үед миний бодлоор бол яг энэ чиглэл рүү манай үндсэн хууль судлаачид маань илүү анхаараасаа гэж бодож байна. Танаа сонсогчд ч гэсэнтэй энэ чиглэлийг бас сайн бодоор. Ягаад тэгэхээр миний бодлоор одоогийн үндсэн хууль бол манай эрх зүйн орчинд энэ технологийн хурдцтай өөрчлөлтүүдийг авчираад хийх гэр гацаа үүснэ. Ягаад тэр энийг хийжсэн үеийн сэтгэлгээ, энийг хийжсэн орчин өөрчлөсөн байна. Нөгөө 20 дугаар зуунд ямар байлаа те. Тийм ч бас бид нөгөө тэр түүхийг шүүхгүй гэж үг чинь тийм агуулгатай яваад байгаа. Тэгэхээр бид нэр цаашаа хурдан харахын тулд 3 сонголт байгаа те. Нэг нь пассив буюу хүлээгээ сууж юм те. Нэг нь юм гараад ирэхээр реакц үзүүлнэ те. Өө эн чинь болох уу болохгүй юу те. Гадна талаасаа те. Өөрөөсөө юу. Гурав дахь нь илүү миний одоо бодол бол найзууд бид нар ярьдаг proactive байя те. Proactive гэдэг нь өөрөөсөө юуг нь авч ашиглахаа өөрөөсөө судлаад сонгоод тэрнлүүгээ явъя гэдэг. Тэр яг энэ үед энэ одоо технологи шинжлэх ухааны супер циклийн 900-д бид нар энэ үндсэн хуулийг ахиж нэг яг одоо нэг мэддэг хүмүүс нь би нэг хуульч эрх зүйч биш болохоор юу одоо гэдгийг энэ дээр бол одоо тэр хүмүүсийгээ илүү ажилласаа л гэж бодоод байна л дээ. Тэгэхгүй болохоор тэр юуны шинжлэх ухааны олтуудын одоо нэвтрэл шилжилт гэдэг байгаа шүү дээ. Амьдралд хэрэгжиж эхэлж байгаа хурдан супер хурдан болоо явчихж байгаа. Одоо жишээ нь юу байна л да? Flipper Zero байна л да. Одоо 24 оноос нөгөө Канада эднээс хуулиараа бандаад эхэлсэн. Гэхдээ энэ дээр яг хуу дебеттэй байна. Flipper Zero юу яадаг вэ гэхээр одоо нөгөө машина авч зогсуулдаг шүү дээ. Тийм. Одоо байрны зогсуулаад бүгд тэрийг болохоор ингээд шууд ингээд өөр төр хөдлөөж аваад кийг нь өөр төр үүсгээд орчдөг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн барилга байгууламж руу орохын тулд Flipper Zero-тай байх юм бол RFID ч гэдэг юм уу, radio frequency ч гэдэг юм юу ашиглалтын тэрийг нь ашиглаад хаалга нэгэд орчих боломжтой. Тэнгууд энэ дээр яг хуулиараа хаагаад янгууд яг юм Монголд бол яг бодлоо хуулиараа л хаагаагүй л та. Тэгээ зарим улсад бүр шалтгаандаа хаахгүй байгаа юм лээ. Яа тэгэхээр эсэргээр одоо энийг нь хаагаад ах юм бол та нар дараа нь өөр юм юун дээр өөрсдөө яаж хамгаалах гэдэг юм бэ? Харин нээгээд энийгээ илүү давсан хамгаалттай байх хэрэгтэй шүү гэдгээр хараа зарим ус хадгалаад байгаа байхгүй. Энэ дээр түрүүний Эрдэнэт зөвлөхийн хэлсэнтэй холбоотойгоор дахиад нэг надад нэг юм бас бодогдохоор асуулт гарч ирлээ. Технологитой холбоотой. За 2019 онд нэгдсэн үндэсний байгууллагаас хэмэл явахын этик гэдэг юм гаргаж ирээд. За мань этик болохоор нэгсэндээ бол цаад үндсэн шалтгаан нь хэмэл оюун ухаанаас болж ажлын байр нь эрсдэлд орж байгаа хүмүүс те дээрийн эрхийг одоо хамгаалах чиглэл рүүгээ за мэдээж хэмэл оюун ухаанаас нуух төрийн нууцлалын асуудлууд яригдчих. Тэгмэд би яг энэ яриаг сонсоодсон чи үндсэн хуулийн талаарх миний өөрчлөлт бодол жоох өөрчлөгдөх тийшээ хандж эхлэх гэдэг юм. Тэр нь зүгээр миний үндсэн зүгээр нэг юм философи юм уу? Үндсэн хууль бол дэлхийд дээр байгаа за одоо Монгол улсад байгаа те ард иргэдийн хөндөгдөж огт болохгүй үндсэн эрхүүдийг заачаад тэгээд нөгөө нэг дэлхийн хувьсгалууд болж байгаа шүү дээ. Аж үйлдвэрийн хувьсгалууд явж байгаа. За эсвэл тухайн орныг удирдах байгаа тухайн парламентын нөлөөлөлтийнх нь одоо юу гэдэг барууны үзэлттэй байна уу, зүүнийх байна уу те тэрнээсээ хамаарат ингээд өөрчлөгдөв. Гэхдээ энэ нь нөгөө нэг хүний эрүүл байх хэвээр те ийм байх хэвээр гэсэн үндсэн эрх нь яг тэр үндсэн хуулиндаа захирагдаад явах хэвээр гэж зүгээр бодож исэн чинь түрүүний хэлжсэн ярианууд дундаас аваад үзвэл бид нарыг за нэгт үндсэн хүний эрхийг хамгаалаад хоёрт олон улсад Монгол улсыг тунхаглаад гуравт нөгөө нэг ирээдүг нь бас хаа хүрх гээд байгаа ирээдүг нь зааж өгдөг болж таарад байна л да. Тэгэнгүүт одоо жишээ нь хоёр асуулт нь эхнийх нь болохоор одоо жишээ нь хэмэл оюухан хөгжсөн. За эмчнэрийн асуудал яригдчихэв. Нөгөө нэг
сурах, ажиллах тэр ажлын байр эрсдэлд ороод эхэлчлээ. Энэ нөгөө нэг үндсэн одоо тухайн хүний эрхэн зөрчигдөөд эхэлж байгаа юм биш үү? Нөгөө талаас одоо чинь хятадд бол хүмүүс оноо өгдөг болсон байгаа шүү дээ, тий. Одоо энийг бол зарим хүмүүс цахим шорон гэж ярьж штэ, тий. Тийм. Тэгэнгүүт одоо хангаа надад таалагдахгүй болгоод би оноо өгч чинь. Тэгэнгүүт хангаагийн одоо юу гэдэг нэг клуб орох эрх нь хаагдаал, нийтийн тээвэрт суух эрх нь хаагдаал ингээл яваад байдаг. Тэгэнгүүт бид нөгөө нэг төрөний хилдэг эрдэнэт зөвлөх хэлдгээр проактив байдлаадаасаа тэртээ дэргүй бидэнд ирэх ёстой энэ өөрчлөлт юм чинь үндсэн хуулийн дээр үндсэн хууль бидний ирээдүйг заах түүс нь байгаад байгаа юм бол энэ дээр одоо жишээ нь бид нэр ямар өөрчлөлтийг оруулах ёстой юм бол магадгүй 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр таавал орчуулсан, таавал ажлын хэсэгт нь ороод ажиллаа явж исэн, магадгүй орж исэн бах те. Тэгэд яг энэ болгон дээр нь ингээд одоо тэгвэл бид нар ирээдүй яах юм гэдэг хэсэг рүүгээ нэг орт. Би ажлын хэсэгт байгаагүй шүү. Байгаагүй. Ажлын хэсэг баг зэрэг санал энэ тэр жоохон яасан. Үндсэн хууль дээр яг саяны ярьсан юмуд чинь байгаа. Нэмээд айгүй чухал хэсэг нь болохоор нөгөө зохицуултын тий хин юу хийхийг айгүй зааж өгсөн юмуд байгаа даа. Тэгээ улсын их хурл юу хийх юм, засгийн газар юу хийх юм, одоо ерөнхийлөгч нь юу хийх юм, бусад юу хийх юм гэдэг. Тэгээ тэрнтэй холбоотойгоор одоо энэ нөгөө захин эдийн засаг тий захин эдийн засаг дээр одоо Microsoft-ийн үүсгэн байгуулагч Bill Gates хэлж байгаа байхгүй. Одоо энэ Word ч байдаг юм уу, одоо Excel гэдэг Microsoft-ийн Office-ийн програм хангамжуудыг эхний үйлдвэрсэн өртөг гарчаад дараа нь борлуулалт хийхэд ямар ч зардалгүй шахуутай захилгааны хөлбөмбөг гарч байгаа. Тэгээ энэ дээр бол нөгөө бас их боломж байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо нөгөө крипто валютууд гараад ирж байна тийм. Улсууд нөгөө өөрсдийнхөө бас захин мөнгийг өөрсдөө ажиллаад эхэлчихлээ тийм томоохон улсууд тийм. Гэмчлэнгийн нөгөө талаас нь харахаа мэдээж хэрэг ахаад нөгөө хэлэхэд тэр хүний эрхтэй холбоотой бол энэ эрхтэй холбоотой юмнуудыг ахаад энэ манай үндсэн хууль бол миний бодлоор одоогийн төвшөнтэй харьцангуй сайн. Тэгээ энэ дээр бол технологи бол маш хурцтайгаар ингээд түрүүний хэлдэг ажлын байр олон салбаруудад хувьсгалт өөрчлөлтүүд энийг дасан зохицож энэний төлөө проактивли явж чадаагүй эсвэл реакц хурдан үзүүлж чадаагүй хүмүүс юу явуулна хараар явал бүр useless class-ууд бий болно гэдэг байна. Хэрэгцээгүй анги давхарууд компаниуд ч гэсэнтэй орон зай байхгүй болчихно гэсэн үг тийм. Тэр компаниуд чинь нэг баялаг бүтээж явах хэрэгтэй тийм нэг бүтээмж өндөр байх хэрэгтэй нэг юм байж иж тэр нь ялгарч иж тэр бизнесийн цааш нь оршин тогтно гэсэн нэг юу концептлөө явж хэлж байна л да. Өмнө нь бол одоо намайг анх эдийн засгийн ном уншиж байхад компани тодорхойлт нь ерөөсөө тэр юу ашигын төлөө байгуулга гэдэг концепцийг төлхөө явж ирсэн. Тэр ч гэсэндээ цаашдаа бас жоохон өөрчлөлт юм шиг байгаа юм. Тийм би тэр талаас нь бодож байгаа шүү те. Одоо юу гэдгийг тэр захин эдийн засаг одоо тэртээ түргүү хүмүүсийн хэрэглээд хэлсэн биткойн ч байдаг юм уу те. Тэг яг ингээд захин эдийн засаг захин шинжилгээ ухаан технологиг одоо түлхүү бодож тохируулгуудыг бодох хэрэгтэй. Ядахнаа бэлэн байх хэрэгтэй. Тийм учраас энэ хилцүүлэг бол байж ах хэрэгтэй байх гэж бодож байна л дээ. Тийм саний бас санаатай би ахад нэмээ хэлэхэд хин нөлөө би нэрийг мартчихж хид хідэн юунууд бол эн чинь үндсүүлчийн төрөний хэлж олон гэдэг нөгөө тухаглын одоо юу гэдэгтэй манайхыг бол тэр өмнөхийг бол нөгөө за яг хэлээд байгаа санаа нь болохоор энэ бол амьд юма гэдэг байгаа байхгүй тийм нэг хэсэг хүмүүс нь тэгээд амьд учраас энэ дээр шаардлагатай үед нь бол тэгээд жоохон өөрчлөлт явчих асуудалгүй гэдэг юм тийм. Зарим нэг хэсэг нь бол үгүй одоо энэгээр яг үр дүнгийн үцтэл нэлээд хугацаанд бол одоо нэг хийцэн бол ингээд байх ёстой гэсэн юм байдгийн байлаа. Би заавал өөрчлөе гэж байгаа юм биш үү. Зөвхөн тэр яг шинжилгээ ухаан технологийн шилжилтийг хийхэд бид бэлэн байна уу? Тэгээ тэр нь бол ингээд үндсэн хууль биш бусад хуулиудаараа бас шийдэх юм зөндөө байгаа тийм. Зөв. Яг ингэвэл нөгөө эргээд амьд хууль гэдэг living law гэдэг хүртэл нэр томьёо байдаг байхгүй. Өөрөөр тэр хууль тогтоомж маань тэр эрх зүй маань нийгэм эдийн засгийнхаа тэр соёл иргэншил хүмүүсийнхаа хөгжилтөө хамт явж явах хэрэгтэй тийм. Хоцрогдчихвол тэр нийгмийнхаа эдийн засгийнхаа хөгжлийг уяад байна. Бас төрүүлээд яачвал нөгөө Монголын хэлээр нөгөө хууль 3 өдөр үйлчилдэг гэдэг шиг тийм нөхцөл байдал үүсчиж болно. Ер нь бас манай нөгөө олон улсад үндсэн хууль судлаачид шинжилгээ ухаанд бас ийм юуг ингээ гарах гэж үтсэн байна. Ер нь дэлхийн бүх улс орнуудын одоо
200 гаруй орнуудын ингээд үндсэн хуулийн үйлчлэлийг харуул ямар хөө хугацаатай байсан бэ гэдэг дундчлаад тэгсэн чиг сонирхолтой тоо гарч байна. Ерөнхийдөө нэг 20-с 25. Яг уу зарим exception буюу тусгай одоо нөхцөл байдлууд байж болно те. Жишээл Америкийн нэгдсэн хуулийн үндсэн хууль одоо 260 одоо жил яга үйлчиж ийнэгвэл тэр бол илүү зөвхөн төрийн байгууллага тогтоосон байсан. Тийм ч учраас нөгөө жишээл нөгөө тухайн үеийн төв Латин Америкийн ихэнх одоо үндсэн хуулиуд Америкийн нэгдсэн улсаар хуулбарсан учраас бүр үндсэн хуулиа political constitution буюу улс төрийн үндсэн хууль гэж бүр нэршдэг. Яг нь зөвхөн төрийн байгууламжаар тогтоосон. Өөрөөр нөгөө 3 салаа ирэх мөчөртэй хууль тогтоох нөгөө гүйцэтгэх шүүх гээд. Манай нөхцөлд бас эргээд нөгөө үндсэн хуулиудынхаа биднээс үйлчлэлийг харуул их сонин түрүү нөгөө асууж ирсэн шүү дээ. Одоо 4 удаа өөрчлөлтөө шинжилгээ ч гэдэг юм уу те. Тэгээ дунджаас бас нэг 20-оос 30 жил болсон байлээ. Одоо 24-өөс 40 он 40-өөс 60, 60-аас 92 гэдэг те. Манай зарим бас судлаачид 4 үндсэн хууль биш 6 үндсэн хууль байсан гэж үздэг. Яг үнгэл за 1924 оных бол ойлгомжтой 40 оныхыг бол бүр нэрээр нь те Маршал Чолсонгийн үндсэн хууль гэж нэрлэдэг. 49 онд нэг маш чухал нэмэлт өөрчлөлт орсон юм. Тэр нь юу гэвэл төрөний нөгөө хязгаарыг зарим нөгөө иргэдийнхаа сонгох төрхийг хязгаарсныг чөлөөтэй болгоод нөгөө илгээр сонгодог биш анх удаа нийтээрээ шууд те тэгш сонгуулийн зарчим шилжсэн байхгүй юу. Тэрнээс гадна нэлээд бас томоохон өөрчлөлтүүд орсон юм. Тийм учраас манай зарим үндсэн хуулийн судлаачид 1949 оны нэмэлт өөрчлөлт биш 1949 оны одоо 40 оны үндсэн хуулийн шинжилсэн найруулга гэж үздэг. Түүнтэй адилхан яг 60 оны үндсэн хуульд бол 90 онд нэмэлтийн тухай хууль гэж ардын их хурлаас батлаад тэрэндээ төрийн байгууламжаа өөрчлөөд бид нар чинь нөгөө анх удаа ерөнхийлөгч дид ерөнхийлөгчтэй болсон шүү дээ. Тийм учраас нөгөө тэр 90-92 оны хооронд үйлчилжсэн нэмэлтийн хуулийг бас тусдаа үндсэн хууль гэж үздэг. Нөгөөтэйгээр бас олон улсын жишээ байна те. Одоо Францын одоо бол нөгөө Чарльз де Голлын 58 оны үндсэн хуулиар бол 5 дахь бүгд найрамд улс гэж явдаг байхгүй юу. Бүгд найрамд солонгос улс ч гэсэн үндсэн хуулийнхаа юугаар яг одоо юу гэдэг 6 дахь одоо бүгд найрамд улс. Тийм учраас их сонирхолтой асуулт гарч ирнэ дээ. Одоо бид нар 5 дахь бүгд найрамд улсаа ерөн байгуулах цаг болсон юм биш үү? Технологи те, химэл оюун ухаан эргээд энэ Gen Z эднэртэйгээ энэ цоошин хөгжилд явж ийлээ шүү дээ тий. Яг нэгвэл эргээд нөгөө дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч Клаус Швабын өөрийнх нь бичсэн маш одоо юу гэдэг дөрвтэй бүтээлүүд тий. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг тий. Тэрний нөгөө одоо эмч хуульчнаар бол баг одоо устдаж хэрэггүй болох юм шиг тийм юмнууд бол байгаа. Тийм учраас эргээд бид нар үндсэн хуулийнхаа хувьд ч гэсэн тийм ахаад шин тийм магадгүй илүү нөгөө хиймэл оюун ухаанаар суурилсан тэр одоо хөгжлүүгээ тэмүүлсэн тийм шинэ үндсэн хуульч хэрэгтэй болж магадгүй. Тийм учраас нэг ийм гоё санаа байна л да. Манай залуучууд одоо санаачлаад AI буюу хиймэл оюунаар нэг тийм шинэ 5 дугаар бүгд 8 тулс үндсэн хуулийг бичээд үзүүл яасан тийм. За тэгээд нөгөө яхаа наад зах нь нөгөө нэг ийм ямар ч лсэн нөгөө алдаа гарах магадлал нь бас арай жоохон бага бахалтай шууд хүн бичдэг чинь хугацаа орно шүү дээ. AI бол хурдан бохгүй юу. Тэр доороо гарчин. Тэгээд тэрэн дээрээ ахаад ажиллахад бол би бол нэг юм хуулийн цорхоо мохоо гэдэг штэ. Тэрийг нь бол яг хөө Монголын хөрсөнд буусан юм бол хийхгүй л ахaltaа. Гэхдээ ингээ өөрийнх нь хэмжээнд нэг юм алдаа мадаг баг. Гэтэ яг сүүлд бол даатал бол нэлээд сайжирсан байлээ. Нэрээс нь нэрээс хийж үзье хөө. Хийгээ science minds юугаар танилцуулъя тий. Пэйж дээр оруулчих яа дээ. Тэгээд сонирхолтой бас байж болно шүү дээ тий. Би нөгөө энэ дээр ахаад жоохон өөрийгөө нөгөө нэмээд тайлбарлахад ямар юм бодоод байгаа гэхээр нөгөө бид нар чинь газар зүйн байрлалаараа хязгаарлагдсан л тийм. Тэгэхээр бид нэр тодорхой төрлийн эдийн засгийн одоо салбарууд Монголд өрсөлдөх чадвар муутай. Тэ тодорхой чиглэл дээр бид нэр гайгүй байж болно. Одоо яг энэ бол биднэрт айгүй тийм том боломж гаргаж ирээд байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ нөгөө бидний нөгөө яг бит бараа үйлдвэрлээд зархаар бидний нөгөө тээвэр логистикийн хүчин чадал жоохон хязгаарлагдмал тий. Тэрийг нэмэлт юу хийх гэж их цаг ордог. Бас их мөнгө зарцуулдаг. Яг энэ захим эдийн засгчин бол харьцангуй хурдан шийдэж болох байхгүй. Тэгээд яг саяны тэр газар зүйн хязгаарлалтуудыг байхгүй болгочихж байгаа учраас
бид нар илүү энэлүүгээ одоо ялангуяа би нөгөө таныхыг залуучууд сонсдог учраас би онцгойлоод байгаа шүү. Тэрийг тэр чиглэл рүүгээ бодох хэрэгтэй юм байна. Тэр чиглэл рүү бид нэр үндсэн хууль болон эрх зүйн зохицуулт дээр хурдан ажиллах хэрэгтэй юм байна гэдэг. Яг нөгөө энэ сэдвтэйгээ л холбох гэдэг юм л дээ. Энэ дээр дахиад нэг зүгээр сонирхолтой асуулт. Яг одоо нөгөө таны хийж байгаа юутай төстэй дүүх юм уу? Нөгөө хөгжлийн загварчлал гэдэг нэг юм байна. Математик суртай. Судлаачдын гаргаж ирж байгаа. Тэгэнгүүт одоо жишээ нь хөгжлийн загварчлал ингээд нэг энд өөрчлөгдөд нь шүү дээ, тийм. Тэгэхээр одоо жишээ нь Монгол улсын хөгжлийн нэг гэснээр хөгжлийн загварчлал гэж юу юм те. За магадгүй хөгжлийн загварчлал нь гарчаад тэрнтэйгээ уялдаад ер нь иймэрхүү байх юм биш үү гэд одоо үндсэн хууль дээр за дэлхий дээр юм байна. Монгол улс нэг иймэрхүү загварчлалаар тэр нь ингээд ийм судалгаатай явж байгаа шүү дээ. Математикийн илүү тэгээд мэд социологиос хүмүүс орж ирнэ. Тэгэнгүүт яг энэ одоогийн байгаа ер нь энэ хөгжлийн загварчлал гэж юу юм? Хөгжлийн загварчлалтайгаа уялдаад үндсэн хууль дээр өөрчлөлт орно энэ гэсэн юм байх уу? Амар фантазны юм асуусан тий. Яг сая нөө түрүүний миний онцлсан 19 оны нэмэлт өөрчлөлтөөр энийг бас нэлээд бас харьцангуй тодорхой болгоцсон. Тэгээ одоо л энэ нэс үүдэлтэйгээр хөгжлийн бодлого төрөлтөө түүний өдөрлөгийн тухай хууль гэж гараад тэгээд яг энэ концепц нь явж байгаа. Юу гэхээр өмнө нь бол нэг салбарууд, яамдууд ч байдаг юм уу, тусдаа өөрийнхөө бодлого, стратегийг гаргаад ингээ хуульчлаад явж исэн те зарим нь хурлаар ороо, зарим нь засаг дээрээ, зарим нь орон нутгийн төвшөнд. Тэгээд тэр нь юу үүсгэж байгаа нэхээр нэг газрын гаргасан шийдвэр нөгөө газар очиод үйлчлэлгүйч байдаг юм уу те эсвэл хүлээн зөвшөөрдөгүйч байдаг юм эсвэл хоорондоо зөрчилдөөнтэй. Тэгээд тэр бүгдээр ингээ тэр олон зууг болоод одоо системчилж байгаа юм те хөгжлийн бодлого маань урт хугацаанд, дунд хугацаанд, богино хугацаанд байна гэх. Тэгээд урт хугацаанд юуг оруулах уу, дунд хугацаанд юу авах уу, богино хугацаанд юу авах уу гэд гаргаад ирсэн те. Богино хугацааных нь 1 жилээр улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө гээд 4 жилийнх нь болохоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд ингээд явчихж байгаа. Яг хөгжлийн загвар гээд ярихаар надад чинь нөгөө загварчлал тий. Бас ахад юу гэдгийг тодорхой шинжлэх ухаан сүртэй явна. Энийг хийхийн тулд эхлээд бид нөгөө датагаа сайн мэдэх ёстой, тоогоо мэднэ. Тэр яг аливаа юм чи хэмжиж ижил сайн хэмжиж чадвал өөрчлөлтөө мэднэтэй сайжирч юм мууж нү. Хэмжиж чадахгүй болохоор болохгүй учраас ахаад шинжлэх ухаанаар явчихад байгаа юм. Тэгээ яг энэ хүмүүс болохоор яг энэ чи нэг юм шиг хараад байдаг. Гэтэл чи дотор их олон янзтай. Одоо энэ ChatGPT болон энэ LLM модулууд чинь ихний вершнууд нь юун дээр сайн байсан гэхээр өмнөх байгаа мэдээлэл дээрээс тренд анализ хийдэг тийм. Одоо юу гэдгийг яг энэ өдрийн өмнөх жилүүдэд ямар цаг уур ямар байсан тийм. Тэрний дунд ч нь бол дараа жил давтагдах магадaltaй гэдэг ч байдаг юм уу тийм. Тэгээ тэрэн дээрээсээ ингэж гаргаж ирэнгүүт тэр ижил төстэй залтуудыг гаргаж иж байгаа. Тэгэхээр одоо үндсэн хуулийг бичүүлэе гэвэл өмнөх одоо дэлхийн бусад улсын үндсэн хуулиудад судлангуудаа хамгийн нийтлэг залтууд магадгүй хамгийн их өөрчлөгдөөгүй залтуудын төлхөө гаргаж ирэх байсан баг тийм. За одоо шинэ загварууд нөгөө neuroscience NLP гэдэг хүний тархины энэ бүтцийг илүү дуурайгаад natural language тэгээ neural language моделийн интернет программинг интернет тэгэнгүүт илүү бодол сэтгэж хэлж байгаа хэрэг. O1 тийм ч гэсэн нөгөө PhD-ийн төвчний юм гаргаад ирж байна те. За ийм тохиолдол болохоор тэр ахаа дараагийн төвчний загварчлууд хийх болж байгаа байхгүй те. Илүү эрсдлийн үнэлгээ, прогноз хийх, оптимизацтай оновчлын бодлогууд бодох, тэнцвэрийн цэгүүд, эквилибриумуудыг бодох, энэ ч айгүй нөгөө динамик юмнууд байгаад байдаг. Одоо дэлхийн нөгөө гадаад орчны нөлөөлөл их болчингууд тэр статик загварууд айгүй жоохон тэр шугамын загварууд хэцүү болчихсоор нөгөө шугам бус олон факторуудыг тооцоолох хэрэгтэй болчихж байна те. Нөөцийн загварч байдаг юм уу? Тэрийг эднэрийг бүгдэрийг хийгээд салбарууд маань ч гэсэнтэй яг энэ загваруудыг хийж чадвал энэ дээрс чинь үүсээд бид нэг том зураг гаргаж авахд амруулах гэдэг байгаа. Тэгэхээр энэ бас ахаад нөх хөгжил тал дээр ч гэсэн их том боломж гарч ирж байна. Тэгэхээр хувь хүмүүс дээр ч гэсэн болон улсын хэмжээнд ч гэсэн тэр хариулт нь ойлгомжтой маш ойлгомжтой. Эргээд нөгөө энэ математик загварчлал бол ерөн альва юуны одоо юм сүзэгдлийг те
бас суурь шинжилгээ хийхэд бол гол одоо хэрэгсэл инструмент гэдэг те болдог. Угаасаа энийг бас үндсэн хуулийн шинжилгээ ухаанд ч гэсэн нэвтрүүлэх гэж бол оролдож байгаа. Манайд жишээл одоо эдийн засгийн талдаа бол бас эдийн засгийн хөгжлийн загварчилд энийг одоо анх хэрэгжүүлэх гэж үзсэн бол бас манай Дашин Бямсрангуй гэдэг ерөнхий сайд байсан те 92 оны орнд түүний одоо бага охин отгой охин инх байгаль байгаа. Яг манай Эрдэнэт зөвлөхийг те ерөнхийлөгчийн аж үйлдвэр эдийн засгийн болгоны зөвлөх байхад үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж исэн. Эргээд энэ маань бас үндсэн хуультайгаа яаж холбоотой гэвэл нэг ийм залт байгаа. Одоогийн хүчин төгөлдөр үндсэн хуулийн 1992 оны 5 дугаар зүйлийн нэгд. За Монгол улсын дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хөвшил бүхий эдийн засгтай байна гэдэг тийм. Тэгэхээр энийг яаж одоо математик загварчлаараа яг бодиттой юу гэдэг тайлбарлахаасаа илүүтэй загварчилж нөгөө хэрэгжих арга одоо механизм гэх юм арга замын те гарах бай те. Энэ бол бас одоо ялангуяа хиймэл оюун ухаан эдгээр хөгжсөн үед ингээд хүний оюун ухаан болон хиймэл оюун ухааныг ингээ одоо хосломол одоо байдлаар энийг одоо хэрэглээд гаргаж болно. Эргээд бас нэг одоо маргаан дагуулсан нэг залт байдیں۔ Энэ төр засгийн оролцооны талаар энэ эдийн засгтэй. Яг нэг бол тэр 5 дугаар зүйлийн дөрөвт бол заасан байдаг байхгүй юу. За төр буюу одоо засгийн газар ерөнхийлөгч одоо тэнцэж их хурл баг нөгөө шүүх эрх мэдэл хүртэл орно шүү дээ төр гэдэг ухаанда. Эргээд төр гэдэг маань ард иргэдээс үүдэж байгаа те. Эндээ ингэ заасан байгаа. Төр нь эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэдэг. Төр эдийн засгийг зохицуулна гэдэг угаасаа зохицуулна. Тэгэхэд манай судлаачид энэ дээр бас ингээд судлаачдыг олон нийт бас ингээд гайхаж төр гэдгээ бид нар юу гэж ойлгоод байна те. Засгийн газрыг ойлгоод байна уу? Ард иргэдээ ойлгоод байна уу? Ерөнхийлөгч үү, шүүх үү? Одоо тэр парламент улсын их хурлуу те. Энэ бас их маргаантай асуудал байна. Төр гэж тодорхойлоод хэлсэн үг гэдэг юм уу? Төр гэдэг нь энийг хэлдэг юм аа гэд. За яг Францын хувьсгалын өмнө нөгөө алдарт те нөгөө нар одоо Людвиг хаан болол төр бол би гэж тодорхойлж байсан. Америкийн нэгдсэн улсыг одоо байгуулад Америкийн ард түмэн анх тусгаар тогтлоо гаргахад бол юу яаж байгаа шүү дээ. Англиар бол government of the people, by the people, for the people. Өөрөөр энэ төр засаг маань нэгдүгээр ард түмнээс ард иргэдээс өөрөө бүрдсэн байна. Ард иргэд өөрөө төр. Эргээд энэ ард түмний төлөөх төр засаг байх хэвээр. Төр нь эргээд өөрийгөө ард иргэдээс бүрдүүлэх хэвээр. Энэ л одоо сонгодог миний бодлоор тийм зарим газар чинь төр бол хууль юм аа гэд бас хүмүүс ирээд байдаг. Википедиа дээр бол тогтсон нийтлэг ойлголт тодорхойлт байхгүй л гэсэн хариулт байна. Яг төрийн зохицуулт гэдэг дээр бол эдийн засг дээр бол үндсэндээ хоёр инструмент ирээд байгаа. Нэг нь болохоор нөгөө мөнгөний бодлого, нөгөөх нь татвараараа дамжуул. Энэ бол яг үндсэн хоёр байгаа даа тий. Мөнгөний бодлого нь яагаад чухал байдаг вэ гэхээр бид бүгд мэднэ тий. Сүүлийн 30 жил эдийн засаг өсөлттэй байгаа. Тэр яг энэ эдийн засгийн өсөлтөөр бол мэдээж гадаад олон улсын дэлхийн нийт эдийн засгийн өссөн тий. Тэрнтэй үүсэлтэйгээр түүхий дээрэлт хэрэгцээ өссөн тэр гэдэг ингээд факторууд ярьж болно тий. Тэр өсөлт их чанартай байсан уугүй юу гэхээр их маргаантай байдаг. Тийм учраас одоо тэрний нэг гол юу нь болохоор нөгөө инфляц буюу ханш унах болгонд иргэд ядуурч идэг тийм. Тэр ханшийг бол нөгөө шудраг ус татвар гэдэг янз бүрээр нэрлэдэг л дээ тийм. Тэр мөнгөний бодлого маань тэр төгрөгийн ханш тийм бид нар монголчин нэг л улс тийм нөгөө тусгаар улсын маш том одоо бий байгаа одоо юу их тийм энэ болохоор өөрийн үндэстний мөнгөнд дэвсгэртэй байх хэрэгтэй байна. Тэгээ одоо өвөр монголч гэдэг юм уу эсвэл одоо Америкийн нэг мужи бол хэдийгээр холбооны улсын өөрөө тодорхой асуудал шийдэгчсэнд өөрийн мөнгөнд дэвсгэртэй байж болохгүй. Тэгэхээр энэ Монгол үндэс гарч байгаа төгрөгчин хувийн хвшлийнх төрийнх гэж байхгүй тийм тэр үл адилхан л төгрөг эргэлтэнд явж байгаа. Тэр энэ төгрөгний өгөөж ямар байх вэ? Чанар ямар байх вэ тийм
бүтээмж ямар байх вэ гэдэг л гол бодлого болчиход байгаа. Нөгөө талд нь татврын бодлогоор аль сектор сегмент салбарыг илүү дэмжих үү, аль талд нь илүү одоо юу гэдэг тэр тэгж зохицуулах гол үндэс нь одоо юу тохируулах хүүдээ энэ мэдээч хэрэг энтэйгээ холбоотой ингээд хэлэх амархан боловч энийг яг зөв төвшөнд нь аваач нөгөө оновчтой зэгээд тавихын тулд нөгөө оптимизаци яг математикийн загвар бодлого бодох болж байгаа гэх. Энд чинь ихэд нөгөө магадлалын олон юугаар нь бодож үзсэн тэг бямсрангой бол тэр түрүүн ярьжсэн тэр юу дээрээс нь тэрний яг өмнө бол тэр социализмын үед гэсэн тэр Леонтовын input output орц гарцын загварын тэр гээд хэрэгжилж ийсэн тэг. Тэгэхээр үеийн үед л нөгөө их бага хэмжээгээр бол хэрэгжилж үздэг. Тэгээд яг зөв яг төрөд маань айгу зөв асуулт тавьдаг. Яг төрийн оролцоо хаана очиж зогссон юм бэ те? Бүр нөгөө коммунист маягийн бүх юм төлөвлөд явах юм уу үгүй юу гэдэг. Одоо бүр тэгэхээр нэг одоо юу гэдэг зүг жишээ болгоод үзэхэд нэг тиймэрхүү ойрхон загвар бол манай урд төршийн загвар байна те. Тэгэхээр урд төрш их том эдийн засаг учраас бас их хүн ихтэй их төвхтэй одоо тэрэн дээр л эдгээр нь хиймэл явахын тэр супер ашиглаад байгаа шүү. Солонгосч байдаг юм уу Японы загварууд байгаа даа. Яг манайтай төстэй нь болохоор нөгөө үнцүүлүүдээ хүний ирэх одоо босод юмнуудыг оруулсан дээрээс нь нөгөө саяны нөгөө үнцүүл дээр заасан хувийн хөвшил бизнесийн юу юм дээр ялангуяа энэ дээр нөгөө их сүр ойлголт нөгөө өмчийн ойлголт байгаа даа. Дахиад энэ үндсэн хууль гарах болсон шалтгаануудын нэг нь тэр өмч. Тэрийг тэр энэ олон улсын одоо тогтцсон байгаа энэ юмнууд маань болохоор хувь хүний өмчийг тэр бизнесийн өмчийг яаж хамгаалах гэдэг нь айгүй суурь юм болчиход байгаа байхгүй тийм. Их мэтлэнгийн юмнууд байгаад байгаа юм. Тэгэхээр ингээд эцэст нь бас нэг юм манай ялангуяа сонсогч залуучууд бас нөгөө нэг асуулт тавих хэрэгтэй гэж би боддог байхгүй. Өөрөө өөртөө болон бусад нийгэмдээ манай төр засгийн ч гэсэн үндсэн хуулийнхөө бид нар энэ Монгол улсаа аваад явж чадах уу? Ер нь үндсэн хуулийг харж явах уу? Тий. Яг нэг л ийм юу гэдэг вэ? 1960 оны үндсэн одоо 4 үндсэн хууль те одоо гэж шүү дээ 24 40 60 92 оны 1960 оны үндсэн хуулиар ганцаараа үндсэн хуулийг хадах залттай байдیں۔ Тэр нь одоо маш их сонирхолтой залт. Би зөвхөн шууд уншаад ишилчээ гэж бодож байна. 94-р зүйл одоо хамгийн сүүлийнхэн зүйлтэй. Нэгдүгээрт нь чи хоёр зүйл заасан байгаа. Коммунизмын үед төрийн зарим чиг үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухайн үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингү болж байна гэдэг. Өөрөлд төр аажимдаа мөхөх асуудлыг ярьж штэ тийм. Өөрөлд төр засаг хэрэг байхгүй нийгэм нь өөрөө энийг төрийнхөө үүргийг аваад явах юм шиг те ийм нэг төр залт нь байгаа. Хоёрдугаарт нь болохоор социализм буюу одоо зарим нь одоо нийгэм журам гэдэг те коммунизм ив хамт ёс те социализм коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэггүй болж өөрөлд тухайн үед бол төрийг бол илүү нэг социализм коммунизм байгуулах зэр зэвсэг арга механизм гэж үзэжсэн ба штэ хэрэггүй болж түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт бүгд найрамд Монгол ард улсын үндсэн хууль халагдана гэдэг. Өчигдөө. Энэ сонин залт амар залт байна шүү дээ. Тэгэхээр эвгүй залт ер нь бүх юугаал бодож утсан байна шүү дээ. Надад орж ирэх хамгийн ихний асуулт нь одоо жишээ нь технологи орж ирж хэмлээ явах. Одоо яг эн чинь орж ирж шүү дээ. Одоо ингээд түрүүний нэг цаг ер нь гайг байгаа юу? Цаг 26. Цаг 26. Одоо энэ яг асуулт сугалт гээл дуусгая тий. За Солонгост ингэж одоо таны хийж байгаа ажилдаа бас одоо хийж байгаа ажилдаа давхцаж магадгүй те авилгалын эсрэг авж байгаа хамаг арга хэмжээнд дэр нь хэмэл явах ороод ирж. За тэгэнгүүт ард иргэд дундаасаа сонгоод энд нэг юм хүмүүсийг сонгоод за тэр хүмүүсийг ин төр гэж магадгүй те. За тэгээд тэр хүмүүсийг өмнө заасан хуулиар ингээд хянаад байж. Тэгсэн чинь мэдээж олон сүлжээний дундаас нэг хинж байгаа ч гэсэндээ хүний хүн хинж байгаа тохиолдолд бол хүн хүндээ манипуляц төрөх магадлал. Дээрэс нь хүн өөрөө хэрэгцээнд тулгуурсан амттай учраас. За тэгсэн чинь яасан гэхлээр за тендрийг нь байна уу? За одоо бүр шүүх рүү ороод ирсэн. Шүүх нь яг үнэхээр хүний эрхээ дээлтэй яг зөв шүүж гин үү те. За зараа нь одоо ямар нэгэн сангийн асуудал ч байна уу те. Ажилд авахд хүртэл бүх юм дээр нэг хэмэл оюухан тавиад эхэлжээ. За тэгсэн чинь
ард иргэд энэ ч хүмүүсийг сонгоод ард иргэд нь хуулийн тусламжтайгаар нөгөө хэдийг хянах хэрэгтэй байжсэн чинь 3 дахь нэг нөхөр гарч ирээд төрийг нь хянаад эхэлсэн. За тэгээд ингээд хянаад ингээд явж исэн чинь нэг нэгээр нь одоо юу гэдэг тендерийн одоо хорооны шанган сонгон шалгаруулах комиссийг ажилтан тэнд ажилгүй болж эхэлж байна. Тэгээд эхэлсэн чинь яг нөгөө нэг хилдгээр яг тэр төр байхгүйгээр өөр химэл оюухан суурьтайгаар энд нэг юм бүх юмыг хянаад нөгөө нийгмийн хим хэмжээг нь хуулийн үндсэн үүргийг биелүүлүүлээд ингээд эхэлсэн чинь үндсэн хууль маань яах юм болоо гэдэг асуудал энэ төр орж ирж. Тэр яг наадхан дээр бол нэг үндсэн уулгааг баха. Тэгээд дээрэс нь бид нар бол амхандаа над ажиллаж эхлүүлэхэд явж байгаа нөгөө түрүүний хэлсэн хөгжлийн бодлого богино дунд урт хугацаанд байна гэдэг. Богино бол дунд хугацааны чухал баримтчгүүд сая улсын хурлаар сайхан баталсан. Тэгээд тэр баримтчгүүд дээр төсөв төсвийг хиймэл оюухан их хөгжлөөр суурилж хийнэ гэдэг. Тийм агуулгатай залт нэлээд орцсон байгаа юм. Тэгээ тэр нь юу гэж яана гэхээр авилгал бол ерөөсөө төртөл хармаатай ойлголт тийм. Хувийн хвшилд бол авилга гэж байхгүй. Хувийн хвшлийн чинь тэр чиж одоо юу гэдгийг төрөн шимшиг дуулах одоо залилан гэдэг эрүүгийн хуулиараа өөр зохицуулт ирвчиж байгаа байхгүй. Тэр төрийн тэр мөнгө чи юунаас бүрдээд байна гэхээр дийлэнх нь татвараас бүрдээд байгаа байхгүй. Миний төрөний хоёр зохицуул зүгээр татварын юу төсвийн бодлого татварын бодлого мөнгө гэл хэлээд орчих амар. Одоо ингээд цааш нь ингээд оронгууд чинь одоо нэг төсөв хэлж байгаа үед их баг байна гэж яриад шүү дээ. Тэгээ энэ лүү ингэж химэл оюуханыг түлхүү ашиглаж дүн шинжилгээ хийж илүү одоо нээлттэй те болгох тийм хууль юу гэдгээс бодлогын баримтчдэр бол тусцсан байгаа. Зүгээр энийг хурдан хэрэгжүүлэх чадвар ямар байх юм бэ? Тэг чинь бас нөгөө ахаад яг хэлсэн шигээ бас амар шүү дээ. Тэгэхээр нөгөө датануудаа цуглуулна тэр нөгөө LLM модель магадгүй хийн. LLM модельийн тулд big data хэрэгтэй. Тэрэн дээр сурахын тулд бас хөрхэн компьютер хүчин чадал хэрэгтэй. Тэр нь эрчим хүч зардал ихтэй. За тэрийг тест хийн. Тэгээд тэрнийхээ араас нь ингээд ажиллангууд чинь бас тэгээд тэр тусмаа нөгөө төрийн ажлууд чинь яг тэрийг хийх тендер зарлах нь магадгүй хэдэн сарч болох юм тийм. Тэгжээд тэр дараагийнх нь гараад ирчих гээд одоогийн нэг тендер хуулийн чинь зохицуулсан тийм байхгүй. Тэгээд шууд юу гэдэг сонгон шалгуулж болохгүй учраас магадгүй тендер зарлаж таарна. Тэгээд тэр нь өөрөө хийж итэл одоо тийм кейсүүд байгаа шүү дээ нөгөө нэг одоо нэрийн хэлэх нэг улсын элчин сайд надад ярьж ирсэн. Нэг манай дээр нэг IT-ийн чиглэлийн тусламж техник тусламж үзүүлээгээд тэг хилцээр хийж явах нь 3-4 жил болсон юм уу 4-5 жил болчиход тэг хилцээрээ хийгээд гар ус зураг хавсгалтыг нөгөө туслаад өгөх гэж байгаа юм ингээ гарсан чинь компьютерийн хүчин чадал хуучилсан 5 жил. Ахаад нэг шинжлэе гэдэг шинаад очиж ахаад шинжлэх хилцээр маань ахаад 4-5 жил болчвол ахаад шинжлэгдэн шүү дээ. Тэгэхээр ийм залтууд агуулгууд байгаа зүгээр нөгөө энэ технологийн шилжилтийн хурдцыг тавж хурдан энэ бид нэр төр хувийн хвшил бүгдээрээ л ажиллах ёстой цаг үе дээр ирчээд байна л гэж хэлдэг. Тийм. Энэ дээр нэмээд нэг зүйлийг би нэг тухайлан бас тусгаалan дүртэй гэж бодож байна. Эргээд хиймэл оюун ухаан одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгал юм уу одоо үндсэн хуулийн одоо бүгд 5 дугаар үндсэн хуулийн дараа юу ээж болох вэ тий? Яг тэгвэл одоо манай залуучууд бол нөгөө айн Рандийн зохиолуудыг одоо их уншдаг баг. Франсис Фукуяма гэдэг бас мундаг судлаач байдаг те. Түүний нэг чухал зохиол байдیں۔ End of History. Өөрөөр түүхийн төгсгөл те. Тэр зохиолыг яагаад бичсэн гэвэл тухайн үед нөгөө коммунист гэх юм уу те социалист одоо тэр лагер задлаад зөвлөлт холбоот улсад нураад тэр үед одоо Франсис Фукуяма болон барууны ихэнх нөгөө эрдэмтэд судлаач юу гэж бодож байсан бол за одоо дэлхий дахин нэг загвараар явах нэ тий одоо барууны гэх юм уу вестерн гэх юм уу тий тэгсэн чинь тэгээгүй тий одоо бүр дахиад нөгөө нэг төлөлт ертөнц чинь дахиад бүр өмнө бол 2 төлөлт байсан тэр нь нэг төлөлт болоод одоо олон төлөлт эргээд болж байна тий тэр энийг бол тааж баршгүй эргээд нэг сонирхолтой би бас зүйл бас энэ завшааныг ашиглаад хэлжээ. 1936 35-37 онд баруун аймагуудад бослог улсан шүү дээ. Тэрийг зарим нь бол нөгөө өмнө нь бол бослог гэдэг байсан. Одоо бол ардын одоо
хөдөлгөөн ч юм уу те тэр тухайн үед одоо нам засгийг эсэргүүцсэн те тэрэн дээр нэг дүгнэлт хийсэн байдیں۔ Бид нар бол нэг уламжлалт ёсоор нөгөө шинжлэх ухаанд бол за 1924 40 60 он нэг бол ингээд социалист маягийн үндсэн хуулийг явуулсан байдаг. Тэгэхэд бол 1924 оны үндсэн хууль бол тухайн үеийн манай төр засгийг өөрөөр шал бүр 360 юм 180 градусаар өөрөөр дүгнсэн зөвлөлт холбоот улсын большевик буюу коммунист намын улс төрийн төвчөөний тогтоол байдیں۔ Тэр тогтоол дээр юу гэж бичсэн байдгүй л энэ бүгд найрамдах Монгол ард улс бол социалист улс биш ээ. Энэ бол хөрөнгөтний ардын арчилсан улс. Энэ хөрөнгөтний энэ улсын мөн чанараа ойлгоогүй учраас хүчээр нөгөө ив хамт ёстэй тэр нийгэм журмыг одоо суулгах гэж оролцсон учраас энэ бослого өмнө гарсан байна. Тэм учраас жам ясныхаа дагуу заавал тэр социалист одоо бүгд найрамдах улсаас өмнө та нар хөрөнгөтний ардын арчилсан улсаа хөгжүүлж авч явах ёстой гэсэн ийм тогтоол байдаг байхгүй. Энэ маш сонирхолтой. Тэ одоо химэлээ хүнийг алчин гэдэг шүү дээ. Магадгүй хэрэггүй бол тэнцэж тэ хүнийг халах нь халан тэ халахаас бүр устгах магадaltaй гэж айгаад байгаа байхгүй ерсэл нь. Тэрийг юу гэж зүйрлж ийн гэхээр анд явж байгаад тэ амтын онгот нэг ан чин буутаж байгаа шүү дээ. Тэр ан ягаад юу яснаа одоо буудулсан ягаад газар дээр ингээд дуусч байгааг мэдэхгүй тэ. Тэгэл ингээд тэрэн шиг яг нөө хэмэл явахын чинь хэрэгцээгүйгээ ингээд байхгүй болго явчихна гэдэг айдас байгаа байхгүй. Тэгээ тийм учраас бид миний хэлээд байгаа нөгөө үндсэн хуулийг трийг харж ягаад тэр үндсэн хуулийг чинь нөгөө хилцүүлэх явах хэрэгтэй. Үндсэн хууль чинь бидний суур тоглоомын дүрм учраас суур тоглоомын дүрмээ энэ урт хугацаагаа хараад бодох хэрэгтэй юм гэж хэлээд байгаа байхгүй. Бидний төгсгөл нь хаавар хийх ёстой юм те. Бид нар төгсөхгүй байханд яах ёстой юм те. Одоо нөгөө улсуудаас илүү хүчтэй хувийн компаниуд гараад ирлээ. Бидний корпорацууд те. Бидний амьдралыг Монгол улсын хувь зээг тэд нар шийдэхээр тэд нар чинь нөгөө бид нар нүү болоо энэ тоглоомын дүрмээс чинь өөр тоглоомын дүрмтэй болчих гээд байгаа байхгүй. Тэр талаас нь би нэг санаа хэлэх гээдсэн тэр. Тэгэхээр булчин хэрэггүй болсон бол одоо супер оюун ухаан хэрэггүй тэрийг харин бид нар энэ LLM компьютер юугаар роботуудаар орлуулж байгаа юм л. Энэ талаар их мэт хоёр өмнөөс ярьж ирсэн юм аа. Singularity ч угаасаа нэг юм theoretical concept яваад байгаа. Тэгтээ хэрвээ нэг өдөр ингээд singularity одоо хүнийг давсан оюухан гараад ирж шít. Тэр үе гараад ирвэл одоо яах вэ гэд ярьдаг байхгүй. Одооноос ингээд хайтагаа битгаар амар хайтагаа ярьцдаг болсон. Асуучаад тий араас нь баярлаа гэд тий. Тэгээд ямар шалтгаангүй сайн байна уу? Руу бичгэр ингээд яаж туслах вэ гингут. Үгүй бид нар яаж туслах юм. Тэгээ робофобик үг хэлэх байсан. Энэ тушаах байдалтай өвөдөө болоо. Тий буцаад бүгд датах хэрэгтэй. Буцаад тэр датан дээр чи үнсэлж байгаа. Бид нартэй буцаж ярьсан шүү дээ. Гэхдээ тийм болохоор ер нь яг өөрсдөө хамгаалах зүйл бол хууль юм байна. Ямар ч лээсэн. Үндсэн хууль. Тэгээд тоглоомын дүрм байна тий. Тусгаар тогтнол дээрэс нь бидний алдаж болохгүй эрхийг дээрэс нь ирээдүйг заадаг юм чухал зүйл байна. Тэгээд бүр маш олон өнцгөөс нь энд бид ярилцлаа тий. Яг сайнтай, муутай, одоо ирээдүй байж болох өнцгүүдээс нь одоо дээр үеийн заалтууд, сонирхолтой баримтууд гэдээ маш сонирхолтой зүйлүүдийг ярилцлаа. Тэгэд бид хоёрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Та хоёртаа маш их баярлалаа. Энэ их ажлаа хийж байгаагаар. Би тэгтээ нэг төгсгөл үг байна. Сая ярьж явах дундуур нь ярих гэдэг хэрэгцсэн байсан. Анхны хуулийг баталж байхад бид нэр Америк, Англи, Бельги, Норвеги, Орос, Швед гэдэг олон улсын хуулийг судалсан байлээ. Тэр дотроо Шведийн хуулийн бол би ерөнхийдөө тэгтээ нөгөө подкастыг бидлэгтээ харсан. Тэгэхэд ингээд хүмүүс нөгөө шууд ингээд хуулиндаа ард иргэдэн санал өгөөд ингээд хуулиа ингээд дэмждэг. Одоо сонгоод одоо юу гэх юм өөрчлөлт те. Тэгээ энэ бүр надад амар адван санагдаж чи тэрэн дээр харин 1970 он хүртэл эмгтэй хүн гэсэн чи Шведэд ерөөсөө юу өгдөг байсан юм ба штэ. Тэгээ санал өгж болдгоо. Тэгсэн чинь Монголд тэгсэн чи аль дээр өгсөн юм байна. Тэгэхээр одоо яг Мартиг яг яах гэж тэнд хэлээд байгаа. Эхийг нь бол хамгаалцсан ус байсан байх шүү. Тэр чинь төгсгөл байхгүй улам сайжрна л да. За тэгээд Science Minds podcast-ын 37 дугаар дугаарыг нүрээд өндөрлж байна. Тэгээ бидэнтэй цугбайсан та бүхэн маш их баярлалаа. Тэгээ бит хоёр дуусахтаа. Тэгээ одоо яг ингэ сүүлийн үеийн зочдуудаар яг төгсгөлийн үгийг хэлүүлэхэд амар хэцүү. Бит хоёр ч одоо нөгөө нэг дуусахтаа yeah baby гэж хэлдэг байхгүй. Тэгээд дэлгэн утагтаар хэлүүлдэг шүү дээ.
За хоёулаа хэлээд дуусгачих За, дөхөө. тийм ээ. За тэгээ Science Minds podcast-ын 37 дугаар дугаарыг хүрээд өндөрлж байна. За тэгээ баяртай. Yeah, baby.